Сайн байцгаана уу? Баажи алтын бас нэгэн шин дугаар. Гэрэл асцсан юм шүү. Асуу. Сэмаул ресторанаас та бүхэн төрж байна. За тэгээд өнөөдөр манай зочингууд та бүхэн мэддэг байгаа. Тэгээд энэ зочингууд манай хоёрын хэлснээр бол Марибрант гэдэг зочинтой байгаа бид нар тийм. Марибрант ч юу. Гэтэ хоёрч угаас агийн араас би дуурж хэлж дууж шүү. Уг нь бол Марибрант гэдэг хэлэхэд айгүй амархан нэр шүү дээ. Хоёрод бол айгүй Марибрант шүү. Чөтөржингөө Марибрант. Скрипинээс бас ухсан. Хагасны өдөр ер нь тийм хэцүү өдөр юм уу? Өглөө юм уу? Жохон тийм жохон амаргүй өдөр өдөр шүү. Зарим хүмүүс шүү дээ. Энд чинь баг нүдэн жагтахгүй сууж шүү. Ямар ч хаванггүй юм гэдэггүй. Усан авангүйсэн бохоо. Усан авангүйгээ. Энэ тэр ч усных юм шихаа өөр аван баха. Нэг тийм өөр юм хатуу шингэлэг зүйлээ хавангүйсэн сууж байна. За. Чамар сонь сах юу вэ? Надаар явах та надаар сайхан төлөвлөд юм байна. Юу асуумаар. За би ч мэдээлэл өгөх юм уу? За тэгэж. За PC мол манай баажи алтын амар хэлээд шүү. Насан туршийн хамтрагч гэдэг амар хэлдэг шүү дээ. Яг бол хамгийн анхаас хэлсэн. За тэгээд S25 үйлдвэр мэдж байгаа. 123-нд нээлттэйсэн мэдж байгаа тийм. Өмнө нь ч зөндөө хэлжсэн. Гэтэ чи мартсан байж магадгүй. Бас нөгөө Android-ийн утасны дуртай хүмүүст бол S төрлийн гар утас бол одоо Samsung-ийн S утаснд бол хамгийн одоо супер гэж хэлж болно тийм ээ. Ийм байсарч ирсэн. За тэгээд шинэлэг юмнууд нэг юм болов би ч юмсэн чинь нөгөө маш олон нөгөө AI нөгөө амар хөгжсөн байлээ. Тэгээд хүмүүс ерөөсөө тэр AI-д нь болж бас маш худалдаа авалтуудыг хийж байна. За тэгээд PC мод бол аль бисний ихтэйгээр оруулж ирж байгаа. Тэгээд мэдээж ямар ч уншлагаагүй лизингээр бүгдийг авах боломжтой. Тэгээд гоё нэрх нэмрээд ирэх юм бол нөгөө бичиж яхад нөгөө шууд 20 янзын хэлээр орчны бичсийг орчуулна. Тэгээд аудио ресер гэдэг нь одоо ингээд шууган таяг маш шуугантай газар биш үү? Тэгэхээр орчных нь юунаас ингээд тусгаарлаад тэр гоё юм дээ тий. Нөгөө ингэж болно гэсэн. Одоо чи ингээд клафт ингээд явж идэг шүү дээ. Тэгвэл ихнэр чин залангууд үгүй энэ ажил дээр хуралдаа сууж байна гэж хэлж болох юм байна тий. Чи их хүмүүс айгүй муухай юм заадаг ч тий. Тэгж болох юм байна тий. Ер нь тэр аудио ресер чинь тэгэхгүй тэр гардсан байна. Дээрээс нь шууд ноут болгоод нөгөө бичиж өгнө ярьсан юм чинь ингээл тий. Энэ AI-д бол маш амар хөгжиж байна энэ юм дээр бол Android утасууд дээр. Тэгээд тэрний хамгийн төгс өдөр мэдээж S25 тэгээд худалдаа авах хүмүүс бас дээрээс нь чихвч нөгөө өөрийнх нь нөгөө бад чихвч дагалдж байгаа гэдэг юм байна. Тэгээд альбиус нэрхтэйгээр энэ бол гоё утас үлээ шүү. Huawei. Тэгээд наа чи бол угаасаа бас PC манай PC мод сууж шүү дээ. Honor аягүй гоё шүү дээ. Тэгээд мэдээж Apple байгаа. Тэгээд бүгдүүдийн гар усууд PC мод гоо таавах нь тэгээд электрон баг ихтлгүүрээс PC модоос гар усууд аваарай. За тэгээд баажи алтын дугаарт өнөөдрийн манай зочноор рэпер Марибрант хүрэлцэн ирж оролцлоо. Оролцох гэж байна гэж хэлэх байгаа хэлээ тий. Би бас жоо нойрдтой байна. Гэхдээ энэ ёстой гоо шүү би мэдж байгаа. Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Юуны түрүү хүрэлцээрсэнд баярлалаа. Бас нөгөө бид нар өглөөг авч хүрэлцээрсэн тийм ээ. Тэгээд яг нэг асуултаас эхлэхээс ер нь манай нэвтрүүлгийн нууд нь үзчихсэн баг тийм. Бас гасан үзсэн үстэй. За. Үзэлгүй байна тий. Тэгэхээр хагсаад гардаг. Тэгээд бид өнөөдөр яг хагсаад бич таарж юм л да өглөө. Тэгээд яг чи ер нь хэр юм шоуддаг вэ? Ер нь багжуу штэ. Багтаа орох хаа. Багтаа орно тийм. Нэг тэгж их мэт яахгүй. Гэтэ уухгүй гэж яагаад бол уучтай төрөл юм биш үстэй тийм. Уухгүй шүү дээ. Үгүй уухгүй тэгээд ууул. Хоёроо итгэхгүй. Яг ерөөсөө уухгүй гэж хэлсэн. Стомсгүй тэгээд хоёр цагийн дараа нят сууж ихсэлгээд яагаад. Одоо чинь толгоос ихсэн сууж байна. Ямар ч хэрэгтэй гэж энд гэдэг яг тэр яриад байж чинь. Ирэх шаардлага байхгүй шүү дээ. Энд ерөөсөө чиний хэрэг байхгүй. За тэр яг хөө. Тийм. За Марибрант сонь сайхан юу вэ? Ойр уран бүтээлийн олзоо мөх хэр их байна? Хэдийн юмнууд хийцэн байгаа. Одоо ер нь энэ чинь тэгэхээр дараагийн 7 оны яг сайн тийм. Оо. Энэ хизээч гаж магадгүй. Тэгвэл цацгдсан байх хаа. Ямар ч нэг юу гэдэг байгаа. Монгол дуунуудаар нэг юм хийгээд байгаа. Тэгээд хамгийн ихнийх нь нөгөө Juragelт ингээд Juragelт нэг хипхоп болгосон. Тэгээд тэр хөлбөр клип хийцэн байгаа. Тэгэхээр тэр бол цацгдсан
цогцсон байх бах. Энэ нэвтрүүлгүүд 3 жилийн дараа ч харж магадгүй. Хизээч гарч байгаа юм. Тэгж харж магадгүй тэгэхээр Тэгээд та дугаараа онсороо ерөөсөө ярих. чи 5 цом хийсний дараа ч гарч магадгүй. Эсвэл техникийн садлаад гарахгүй ч гэж магадгүй. За. Сүлбэт Монголын хамгийн зөвлөлийн шар яриг гурлаа. Энэ ч нэр гэсэн хамгийн зөвлөл нэгэд байгаа шүү дээ. Тэгээ энэ бас нөгөө Тэнгисийн 2 долларын бас нөгөө season 2 дээрээс орж байгаа би үсэн шүү. Keep it light. More fresh. Light taste. Монгол дуунууд гэдэг маань юу гэсэн үг вэ? Хуучны Хожны ардын дуунуудыг гэсэн үг. Оо янзтай. Ардын дуунууд тийм. Тэгээд нэг 5 дуу та тийм юм хийх гэж ер нь эхний 2 Хопор хийж байгаа гэсэн үг. Үгүй. Тэр топор Жураа гэлтэн нэг ийм хипхоп болгочихж байгаа. Тэнгуудаа дараа нь болохоор яг тэднийг одоо ярьж болд юм бол да. Хипхоп энэ дараа гарсан байх юм. Тийм ингэж явж байгаа. Тийм мэдээж самплтай явж байгаа. тийм самплтай Самплтай явах байх л та. тийм ард нөгөө хоолойноо Би 5 дуу шууд нэг дуу болгочихж байгаа юм уу гэдэг юм хопор юм уу гэсэн. Тэр бас хитрхи хийхээр ихтэх гээд байгаа. Тэгээд яг нэг юм 5 удаа тийм юм хийгээд За наацсан бол таалагдчих шүү. Тийм. Тэгээ Чамар чам мөц сонс. чи ер нь ардын дуу дуулдаг уу? үгүй. Би ч нөгөө юу штэ. Найз нөхөд дундаа хамаатан сад дундаа цагаан сараар ер нь хизээ нэг цагт ардын дуу дуулж байгаа уу? Үгүй ардын дуу дуулж байгаа. Ардын дуу ч юмс хэцүү. Баргийн тэгээд дуулдаг хүнд ч дуулахад хэцүү дуулаад штэ. Тийм. Тийм тэгэхээр Дураа дуусчихгүй тий. би ч өөрөө солгоо дуулж чадахгүй тийм. Тийм үү? Тэгээд дуулж чадахгүй болохоор рэпер болоо. Дуулдаг скил чинь тустай шүү дээ. Өвлөдөг скил чинь Тийм ээ. тийм. Яг би нөгөө ингэж бодохгүй юу? Чи ийм нөгөө баргил хоолойтой юм чинь. Нөгөө хизээ үлээ уяагийн төсөөдрөөр десантын ардын дууд уулсан байхгүй юу? Тэр цаач цөм болсон байхгүй юу? Тийм үү. Би бүр чи наадах бүр дуулаад ингэ шууд бичээд гаргачаач гэж би бүр тухайд хэлжсэн. Тэгээд хизээч ажиллаар болоогүй л те. Би бүр оролдож ч үзэж байгаагүй юм байна. Оролдож үзмээр л юм байна тийм. Яг тийм юм баргил хоолойд ч бас давуу тал байгаа шүү. Тий. Тийм болохоор нэг оролдоод үзвэл те. За тэгвэл уран бүтээлийн авал замаг ямар ч үс ихтэй байгаа юм. Дээрээс нь өөр нэг рэп Дивжээ. Тийм. Рэп дивжээ маань 2 сизон явцсан байгаа. Одоо хавар сизон 3-ыг эхлүүл. 3 дугаар. рэп дивжээ гэдэг нь яадаг гэсэн үг? Нөгөө рэп дивжээгийн л одоо орчин үеийн хувилбар л та. Нөгөө хоёр тал зогсож байгаа баталтна. Аха. Тийм бас нөгөө батал Freestyle. Окей, ер нь бол нөгөө оноолтой мэдчихэж байгаа учраас бэлтгэсэн. Тэгээ яг тухайн моментн дээр бол фристайл явдаг хүмүүс бол байгаа. Яг нөгөө хэлсний одоо өдөөд одоо эсрэгээр нь хэлдэг хүмүүс бас байгаа. Тэгээ тэр маань 2 үлрэл явсан. Тэгээд одоо season 3 хавар хийх гээл тэгсгээл. Ер нь Набрад гэдэг хүнийг хүмүүс ер нь яг нөгөө манай нөхөдөгч өөр нөгөө бүр эхнээс нь хэлдэг байхгүй. Тэгээ хамгийн ихний асуулт бол ер нь яг Набрад гэж хүн хий юм бэ те? Хаанаас гаралтай юм бэ гэж хэлнэлтэй. Ер нь хаан төрөв хэдүүр цэцлэгт явсан хамгийн чухал юм шүү. Хамгийн гол асуулт. Тэр ямар ч юм болно шүү. Гэтэ заавал хариултыг. Цэцлэг яасан нь хамгийн чухал. Цэцэрлэг чинь тэр одоо 65 дугаар сурвал биш нөгөө толгойд их наранд өссөн. Тэгээд тэр 65-ын цэцэрлэгт л явдаг гэсэн шүү дээ. Тэр нь толгойд юм бэ те? Тэр толгойд их наранд 18 6 мурга 7 мөл хүртэл байсан. Тэгээд дээр 2 ихчтэй нэг охин дүүтэй. Айл ганц хэрэгтэй юм. Тэ ганц хэрэгтэй. За Тэгээд 10 жилээ 62-т ер нь тэр баруун хаваар л тэр 21 мах тэр толгой тавиар л авч сургуул. Тэр авир л байсан да. зүг. Тэгэхээр айл гэрийн одоо дээр 2 ихчтэй доороо нэг эмгтээдүүдтэй нэг эрэгтэй хэрэг ер нь амар их ирэх өсгөө. Игчнүүд амар эмгтээлэг өсч таарна да. эмгтээ юм шиг байгаа. Зүгээр жоо амар тийм яг айгуу тийм эмгтээ хүн хайрлах өөр нэмгэн тийм юм бол их автоматар суугах л та. Игчнүүд нэг загнаад байхгүй шүү дээ. Загнаад байхгүй шүү дээ. Ер нь дураар өсдөг юм болоо. Хань дураар шүү дээ. Эрхийлэл шүү дээ. Аав ээж нэг юм хэлэхгүй маягийн тэгэл. Ганц ихтэй юм чи үлгэр те. Тэгээ 2 ихч бол зүгээр. Амар нэг дөгсөөгөө таарах байлгүй. Гэрээ ажиллал их хийдэг байсан дөө тэгэл усаавал. Миний дэс томонд гэрийг хийчих гэлөө. Тийм тэгээд манай аав ч нөгөө намайг 15 таа дөөд болоод тэгээд тэрнээс биш бүр юм хэлэхээ бойл ээж мэж чинь баг надаас асуух маягтай. Бидэд ингэж бод чинь чи юу гэж бод чинь би чинь жоох хөвгтөж байгаа шүү дээ. Юу вэ гэсэн.
Тэгээд ер нь аюу дураараа л өссөн юм шиг санагддаг шүү дээ. Одоо бодоход тэг өөрөө дуртай юмнуудыг хийгээл. Коллежд орсон, хүнсний коллежд ороод тэгээд коллежийн 2 дугаар курсээс нь хаяад төлбөрөөрөө бисэн юмсээ тоглоо бас нэг хэсэг самарсан тэр чинь нөгөө эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг. Тэгээд нэг жоохон том болоод ирэхээр хүмүүс ойлгочтой юм л шүү дээ. Аа юу вэ би чи ингэж болохгүй юм шүү дээ. Аа. Тэгээд фитнес нь ойлгочих жоо. 20 морь хүрч. 20 үдээ. Тийм. Ояах чинь 40-д болоогүй. Тэгээд нэг гайгүй арай гайг болол тэгэл ажил төрлөгээл тэгээд буцаж сургуультай сураад коллежид төгсөөл. Буцаад ямарчсан төгссөн юм байна Тийм төгссөн. Тэгээд Яг хүнсний коллеж шүү. тийм хүнсний коллежийг махан бүтээгдэхүүний технологичор төгсөө. Тэгээд дараа нь үндэсний техникийн дээд сургуульд орсон. Тэгээд архитектор төгссөн. Оо за. Тэгээд би ч уул архитектор шүү дээ. Мэргэжлийн архитектор дээр хүнсний технологич нь 2 мэргэжтэй юм шүү тий. Тэгээ нэг нь бол яг хөө коллежийн нөгөөх нь дээд боловсрал тэгээд яг хипхоп намайг сонгосон л та. Тэгээд тухайд нөгөө юу backyard mart болцсон. Тэгээд би нөгөө дуу муугаа хийгээд эхэлсэн байсан. Тэгээд уусаа тэрнтэй нэгэнд хөтлөгдөө тэгээд дуртай юм болохоор тэгэл. Угаасаа хийддэг л да. Тэгээд жам л да. Backyard за калпис уураа. Тий. Брэнд калписын гой хүүднэр байна. Би бас Backyard. Брэнд чинь яг бүчнэр нь Мегмард орч. мэрэгмэрд орч тий. Backyard гэдэг бол хараа одоо нөгөө нэг яг хипхоп сонсдог тэр нөгөө нэг энэ хүрээл тундаа бол маш үзэгчтэй байсан нэвтрүүлэг шоу reality л хийда. Reality л юм чинь бодитоор ингээд өсөлтөөл. Тэгээд backyard дээр чиний нөгөө 2 дугаар шатнд хийсэн нэг үзүүлбэр байдаг шүү дээ. За юу нэг шууд өгүүлдэг. Нөгөө десант рата бас 2 гоо шаажтай гэж тэгж мгээд байдаг. Тэрийг ер нь чи хэрэг хугацаанд бэлдсэн. Чи дууж дөнгөж эхэлж байгаа үстэй. Тэр чинь юу л та нөгөө хамтлаг би ч нөгөө хамтлагтай байсан нөө микс гээд яг байгаа л та тэгээд юм хийх байлцсан л болохоос. Тэгээд би тэд нэг тэр үе чинь нэг цомог момог хийсэн байсан юм 10 хэдэн дуу муутай. Тэгэхээр ер нь бол хангалттай өглөөд нөгөө дуунууд хийгээд 30-аа бол олцсон л байсан л та. Тэгээд тэр чинь яг биднэрт адилхан л нөгөө 7 хоногийн л бэлдэх хугацаа гэж байна шүү дээ. Тэдэн цагт тийм студ тийм тэгээд нэг 10 ая тавьсан. Тэгээд тэрнээс сонсоод өөрсдөө бэлтгэл даалгавартай. Тэгээд би яг тэр аяыг сонсоод тэгээд тухайд бид нөгөө студид болцсон юмсан. Жижигхэн бүт мүттэй. Тэгээд тэндээ очиод нөгөө аяа угаасаа татаад авчиж шүү дээ. Тэгээд аян дээрээ үгээ бичсэн. Тэгээд өөрөө хоолоогоо бичүүлээ барыг дуу шиг тэгээд тэрийг зээжилсэн баггүй. Аль дэрт. Тэгээд тэргүүрээ давуу талтай. Тэргүүрээ илүүрчихсэн. Тийм юм байна. Тэгээд тэгтээ яг тэрийг бол тийм байх ёстой гэж би боддог байхгүй. Хүмүүс чинь тийм хичээх ёстой шүү дээ. Жон ханг байвал тэгэл Бэлдэх хэрэгтэй, хийчих хэрэгтэй тий. Тийм тэгэх ёстой. Тэгээд язгал тухайн үед нь тий сэргэлэн байх хэрэгтэй. Тухайн үед нөгөө нэг манай студийн homeboys завтаа байхгүй байж таараа би ганцаар өөрөө очиод өөрөө рэкэ дараад бүүт рүүгээ орж өглээд ингээд тэгээд тэрийг өөрөө гаргаад ингээд сонсоод тэгсээр хагаад ямар ч алдаагүй сайн гүцдэгсэн гэж боддог даа. Тийм тэгээд нөгөө нэг чи тэр санаж байна бааж яг энэ Мабрантын тэр Би ерөнхийдөө үздэг. гоо яг тэр хэсгийг тэг ингээд сүүлдээ бүр ингээд огшоогоод ингээд үзэж байгаа нэг огшоогоод нөгөө нэг ингээд хурдан флоутэй явдаг гэсэн үг шүү дээ. Тэрнэр ингээд гэж дуусгана. Одоо яг давхарлах уу гэдэг байхгүй. Би бол тэгээд за гэдэг яг тухайд үзчихсэн тэгсэн чинь десант энийг гоо давхарлахгүй ингээд болцсон. Тэгээд ер нь backyard-аас эхлээл Мабрант гэдэг залууг. Тэгтээ тэр үчи Мабрант гэдэг нэртэй байгаагүй тий. Байсан. Яг тэр нэрээрээ нэг юу дуу цацсан байсан. Тэгээд явахгүй байсан. Хүмүүс үзэхгүй байсан, мэдэхгүй байсан. Тэгээд яг нөгөө шоу болж таарал тэгээд шоуны үеэр яг 2 дугаар шат цацагдаад хүмүүс нэг хайж майж үздэг шиг фэйсбүүкээс. Тэгээд нэг өглөө сэрсэн чинь бүр ингээд 2000 зөнгөө найз өсөлт ирсэн. Тэгээд тэнгуут нь шууд тэр моментыг ашиглаа өөрөө хийсэн байсан гэлээ шеэрлсэн. Тэгсэн чинь ингээд цаашаа ингээд явчихсан шүү дээ. Хүмүүс аваад үзэлтэй. Мабрант гэж юу яг юу гэсэн үг юм? Бусдаас өөр мөөрл гэсэн утгатай. Бусдаас өөр гэсэн утгатай. Марбрант гэх шал өөр утгатай. Тэгвэл шал өөр. Хүмүүс хоёроо зориулчихсан. Марбрант гэх юм шал өөр утгатай шүү дээ. Тэгтээ ойрхон сонсож тий. Марбрант. Хоёроо бол адилхан сонсож байгаа. За энэ бас Мамажал ивент гэж Калпис, Асахигийн Калпис. За тэгээд нөгөө Калписын түүхийг та бүхэнд яриад өгвөл Монголд ирсэн Япон айрг ууж үзчихэд айрг хийх гэж очиж оролдож байгаа энэ Калпис ундааг
гаргаад ирсэн гэдэг юм байлаа шүү дээ. Японочдын ичнэр танил болсон Калписунда Монголд ч гэсэн ичнэр танил болоод тэр нэг хүүхдүүд залуучуудын бидний үеийнхнээс дуртай ундаа болцсон доо. Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг бага, дөрвөн төрлийн эрдэс бодис, наршсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаага тайл. Суперус. Фэлцэн айраг юм байна шүү дээ, тий. Фэлцэн хайрыг. Гэсэн бараа ийм Тэгсэн юм бохгүй. байлцсан шүү. Амар гоё ундаа гаргаад авцсан. Фэлцэн Тэгээд хүн чинь нөгөө ингээд явж байгаа бид нар ингээд амжилттай болсон хэсгийг л хардаг шүү дээ. Тэнгүүд чинь тэр бол амар их фейлсэн нэрээс хардаг. Чи ер нь хэр их фейл дөө? Фэлцэн байгаа. Тэг ч юм нэг нэр мөрөө солих гэж үзэж мүзээ тэгээд болсон шүү дээ. Нэг урсгалаа нэг өөрчлөлгөөд. Тэгээд чи яах юм бэ гэж зүгээр хипхоп хий. Наач чам зохихгүй гээд ахын жав лейблтэй авъя гэж зүгээр хипхоп хий. Гэлэн мэлбэн битээ санаа ахны юмнууд ч гэдэг. Тэрнээс биш нөр ширэд нэг жил амьдраад. Тэнгсэн. Тэр чинь бас фейл юм болж байгаа юм л да ер нь л. Тэгэл ирээл арай нэг өөр юм хийх гэсэн. Яг хийх гээд нэг 2 3 дуугаа бас хийцэн. Тэгж яах мар сонсгосож тэгсэн чи яах наадах бойл хипхоп хий. Тэгэл хипхоп хийсэн гэ. Өөр жанр гэдэг нь ямар жанрсэн юм? Яг илүү юм клаб хөгжимтэй юмн дээр яг нэг арилжааны дуу их гэж оролдох гэдэг юм да санаа. Тий. Тэр чинь бас тий бас багийн хүн хийждэг зүйл байгаа шүү дээ. Бас нэг тийм скил байгаа. За яг тийм ээ тийм амархан биш. Тий амархан бас биш. Энэ хамгийн амархан хүнд өрөх юм чинь хамгийн хэцүү гэдэг гэдэг шүү дээ. Тий тэрийг бас хийх гэж нэг оролдож ирсэн. Тий бас фейлцээ. Фейлцэн ч өмнөдгөө тэгээ цацаагүй л дээ. Ижээ сонсоод наа чинь фейлт юм байна гэсэн. Фейлтэд байсан байх. Тэгэл орхисон шүү дээ. Жич одоо продюсер гэж явж байгаа юм. Тий. Тэгээд продюсер чинь хэлж байгаа зөв л хэлж Зөв л хэлж байгаа бас. Тэгээд Тэгээс бодож Хол байгаа. зөвхгүй хоо. Чи ч бодсон л дээ. За энэ батараа фейл юм байна. За баяр бодголоо. юу болж байна? За баярлалаа. За баярлалаа гоё. Сэргийч гоё өглөө. Тийм ээ. Хин хойгод энэ цочиж шин. Яг гоё фейл юм. Энэ өөр юм байна. Шивэд явсан гэсэн шүү дээ. Одоо гоё амьдралыг гоё хэдүүлээ дараалтаа ярина. Хизээ шивэд явж байгаа. Сургуулаа төгсчөөд юм уу? Тий. 19 онд Мабирад болчоод тий. болчоод, шоунд орчоод. Тий. Тухайд юу гэсэн нөгөө дуал зэйтээс надаа санал ирээд Би тэрийг нь санаж байна. тэнд хойлоод харцсан залуу байсан. Дуусаартай. Тэн дээр дуусаартай хийсэн клип үзэж үзчихсэн би. Тий. Тэгээд 4 жилийн хамтрал хийгээд тэгээд 3 дахь жил дээр би болоод тэр чи яг одоо ийм зүйл болж байгаа байхгүй юу? Биш нөгөө охинтой шүү дээ. Маань ч одоо 10 болчихоо. Тэгээд охиныхоо ээжээс салцсан байгаа. Тэр чи ингээд бас нэг юм драматика тэгээд ингээд тэгээд тустай байж байгаа. Тэгээд охины ээж холбогдоод ер нь байнга л холбоотой байгаа л да. Тэр чинь хүүхдээ зөөн мөн нэ. Тэгээд чамайг их сайн авсан. тэгээд хоёулаа энд ингээд болохгүй байх шиг байна тий. Одоо хоёр талын хадам тий. Бас нэг юм дахин нэг юм өөр оролдлого өөр газар хийж үзэх хэрэгтэй байна гэх. Тэнгүүд тухайд ч нөгөө нэг би ч нөгөө нэг юм чадаагүй аав гэсэн юм юутай байгаад байгаа байхгүй юу? Бас нэг юм бас фейлдсэн байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд окей тэгвэл локейшнээс солиод өөр газар ингээд ямар ч хил амгүйгээр нэг оролтё гэдэг хувилбартай болоо. Тэгээ би ч ингээд бүх юмаа ингээд орхиж байгаа гэсэн үг байхгүй юу? Дугаалцдээс гэрэмнэрээ туслаа залаахаа за дүүнэстэй ингээд энэ удаа ингэж оролдох хэрэгтэй байна гэд. Тэр чинь амар том шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тэгээд 19 онд шивэд яваад тэгээд 20 оны сүүлээр ковид эхэлж байгаа буцааг өгдсөн. Тэгээд тэнд очиж бас болоогүй л дээ. Тийм төвхтэй. Гурал явсан гэсэн үг. Тий. Охинтойгоо гурлаа. Тий. Охины хайжтай. Тэгээд шууд хүний газар гурлахнаа. Тий. Амаргүй те. Чангалтай. Бүх юм шин, бүх юм чаленж. Тий. Хил усна мэдэхгүй юу? Чаленж. Тэгээд нэг тийм нөхцөл байдал чинь хүн амар их стресстэй. Уг нь бол ингээд хоорондын харилцаагаа ингээд засах гэж очсон чинь бүр ингээд стрессэнд тундал яваад очсон юм уу да. Тий. Тэгэл тухайд бас зөндөл тэгэл юм бодчихсон юу ич вэ гэсэн дээ. Чи юу вэ гэж бол референс шүү дээ гэсэн тэгэл. Болохгүй юм бол болдгүй юм байна гэсэн үү? Тий, тэгж нэг үзээ. Тэгээд тэр манай охины ээж охин хоёр ч гэсэн одоо Монголд ирсэн байгаа л да. Тэгээд миний араас удааг өрөөд ирсэн. Тэгээд манай охин одоо энд сураал. Чи тэр үед ч бас нэг компанид ажиллаад байсан юм шүү дээ.
Чи яг газетын компанид байсан уу? Хаана байсан? Үгүй тухайд би чи дугаал зайттай бас нөгөө видео мейкер Хийдэг байсан тий. тий хийдэг ус. Тэгэхээр чи яг нөгөө видеотой танилцаад нэг видеоны ганц нэг эдит мэдээ тэгээ ганц нэг клип өөрийнхөө юмыг нэг оролдож үзэж үзээд тэгээ сурчилсан. Тэгээд шивэд явчаад ирэнгуутаа өөрөө студ хийсэн байхгүй бас нэг жоохон учрыг ойлгоод кодыг тайлаад байгаа юм санагдаад найзтайгаа яриад за хоёул өөрсдөө контент хийх хэрэгтэй юм байна. Өөрсдөө студтэй болъё гэж. Тэгээд Black Squad-ыг үүсгэн байгуулад явж байгаа. Одоо явж байгаа юу? Видео явж байгаа юу? Тэг баа. Контент хийх. Шведэд ямар ажил хийжсэн? За эхлээд чи юу хийсэн юм аа? Яг нэг ажил. Тэг 3 4 юм хийж байгаа юм аа. За. Дискар гэж ярьдаг л нөгөө угаагч штэ. Нөгөө одоо юм рестораны бэкерийн яртлын нөгөө юм нуугаад дискар гэж тийм хийсэн. Тэгээд дараа нөгөө машин угаалгын газар ажиллаж ирсэн. Тэгээд нэг барилга дээр нэг хэсэг ажиллаад хамгийн сүүлд нь сушинд ажиллаж ирсэн. Шведчүүд хамгийн их монголчууд сушитэй хийдэг гэдэг Тэгээд сушины ресторанд ажиллаж ирсэн. Тесо гэдэг. Суши штэгтэй болон бас яг хийгээс урчвал гоё л. Гоё дээ. Тэгээд швед суши өөр л дөө. Шведтэй монголчууд шал өөр. Жинхэнэ классик бүр Японочдод ч юм баг өөрсдөө Тийм. шивэд суши бүү гэдэг. Тийм. бүр Амар хөгжүүлсэн. Тийм. Тэгээд дээрэс нь нийт шведийн сушины бүх газруудын баг 90% нь монголчууд шүү. Тийм. Монголчууд л тийм. Монголчууд л Ганц монголчууд тийм. эзэрхийлсэн. Суши ганцаараа монголчууд швед эзэрхийлсэн. Бацсан. Өөр хүмүүс л швед руу юу суши руу орох юм бодлож байх болгоо. Гэтэ тэг класс бүр ингээд ирнэ штэ суши ирдэ штэ. Тэг ингээд бүр ингээд юу урлагийн бүтээл шиг юм уу? Одоо ер нь хөгжүүлээд. жишээ нь Чикагод нөгөө салон маникюр салон биш үү? Монголчууд эзлээ дуусчих гэсэн шүү дээ. Тэр Солонгосчуудыг ингэж шахаад. тэр нэг ингэдэм шиг байгаамаа. Төрүүлж нэг очсон нэг хэдэн монголууд байна штэ. Тэд нар ямар ажил хийж амжилтанд хүрч байгаа. Тэгэл одоо за одоо 2000-ад оны үе гэж бодъё л та их үе ч юм уу. Тэнгүүд тийшээ ингээл за Европ ч юм уу, Америк руу ч юм уу, Солонгос руу очингууд Солонгост ингээд гайгүй өчрөө олцсон хил устаа олцсон хэд нь бол айл нүглэгдэх нь их мөнгө олж байна гэл нөгөө хэдийгээ тийшээ оруулцдаг ч юм уу те. Шведэд бол нэг суши хийжсэн гарууд энд гайгүй мөнгө байгаад наа гэл хиний ах トゥ ирлээ гингүүт нэ бүгдээрээ ингээд одоо Америк ч юм уу, Чикаго ч юм уу тэгдэг юм болов гэж би нэг бодож ирсэн. Бага. Тэгээ одоо нав тэгдэм билээ. Өөр хүн очоод гадны өөр орны хүн очоод за би суши хийгөө шууд хүн бол яхав чи хэрэггүй. Монголчууд багхгүй чи. Чи шаад өөр юм. Яг тэгэхээр болцсон байлээ тий. Угаасаа чи Шведэд одоо хэнийг бараадж очиж байгаа. Шууд танихгүй хүн дээр очиж байгаа. Үгүй юу. Манай нөгөө охины ээжийн нахт их чинь гэх юм ээж яхан Хамаатууд бас байгаа л тий. Тэгэл яг тэр шиг л очиж байгаа шүү дээ. Нөгөө сүшинд ингээд орсон яг тэр хүн дээр очиад нөгөө нэг юуг нэг зөг шинж жаал тэгэл ингээд сураал шеф нь болоод ингээд тэгж тэгээд өөдөө нэг мастаа тий яг зөв. яг л тэгж явж байгаа. Америк ч бас тийм том тэрэгний юун дээр монголчууд их байд юм шүү те. Ер нь одоо ингээд байж байгаа Америкт бизнес одоо ингээд чи хувийн бизнес тий. Хувийн бизнестэй болцсон ингээд тэр хувийн бизнесээ 10 15 жил хийж байгаа хүмүүс байна. Дээрэс нь зөвхөн одоо юу гэдэг ингээд нөгөө бизнес гэдэг аахгүй. Миний мэдхээр одоо жишээ нь хотын захиргаанд ажиллаж байгаа хүмүүс байна. Дүүр гэдгийн боловсролын газарт ажиллаж байгаа хүмүүс байна. Ингээд монголчууд маань дараагийнхаа нөгөө нэг юм шат руу ингээд гараад хэлцсэн юм байлээ. Тэгээ угаасаа энэ нөгөө нэг IT софтвер салбартаа бол угаасаа ингээд нөгөө нэг мундаг менеж инженерүүд, техникчид юунууд гарч ирээд хэлцсэн тийм. Ер нь бол маань монголчууд аюул successful гэж болж байгаа юм. Тий. Лимузин маш хийж байгаа. Дээрээс нь truck аюул байж байгаа тий. Тэдрүүл их явж байгаа шүү. Өөстө монголчууд үнэхээр хаа утсан газар тэгээд үнэхээр хөдөлмөрлж байгаа нь бол үнэхээр Би бас тэр үйл үзэж байна. Бид нар очоод шведийн тэр яг тэр сушиг бол яг ингэ тийм л. Яг бүр шаал урлагийн бүтээл шүү. Зүгээр суши биш. Гоё гоё. чи өөр шеф хийжсэн юм уу? Үгүй би тэр чинь бас яг нөгөө тооч левел рүү очих гэж бас Хуцаад болно. тий яг нэг ганц нэг туршилтаар л юу ингээл ороож мааж юм хийчихсэн. Тэрнээс тэр нөгөө лакс ч үнтэй юм дээд зэрэглэлийн загас ш тэр чинь ингээд надаар тоглуулад байхгүй бас. Тэр нөгөө будаа агшаадаг левелээс ямар ч хэлсэн дээшилж ирсэн. Гэхдээ тэр будаа агшаач амар ажиллахгүй юу? Тэр будааг л тасалдуулж болохгүй тэр ресторан ерөөсөө Будаач хамгийн чухал тий хамгийн үндсэн зүйл болж байгаа шүү дээ тий. Будаа байхгүй дээ дуусна тий. Тэгээд тэр чинь Тэгээ ингээд мудаг хатуу болгож болохгүй зөөлөн болгохгүй гэнэ. тэгээд тэр чинь нөгөө халуун наар нь винегр билүү нөгөө нэг цуу игээд тэр чинь юм наалтдаг болгоно. Тэгээ тэнд будаа дууслаа гэдэг. Тэгээ халуун будаа руу чи ингээд нөгөө тгийгэл бэлэмсэж утгаж гармаар яаж маавал. Тэгээ будааны левел ч бас Бас том байгаа. Тийм байна. Тэгээ будааны левелээс дараагийн левел нь юу болох вэ? тэгээд одоо нөгөө туслах нь Туслах болно шүү. Туслах нь тэгээд Бэлддэг. тий одоо тийм Тэр загас аваад загсны нөгөө ясмасын төвж мөдөг те. Тэгээ бүр ингээ хамгийн том нь ингээд хэрчдэг. Өөрөө гэдэг тий. Хотон мотхон амар ихтэй тэр чинь бас харахад ч гоё харагддаг.
Тэр левел рүү очиагүй тэгээд. Гэхдээ нэг юм бид юм лээ. Нэг л асуудал юм лээ. Сушиг байнга зогсоолог өгөх юм бол айгүй хурдан ууддаг болно шүү. Ууддаг одоо. Тэгээд 2-3 дахь өдрөө яг суши идсэн чигээд одоо өөр бол идэхгүй. Гүнээ а чи бууз өдрөө идэж чи болно шүү дээ. Оо чадчих. Чи Монгол хүн болохоор л гэж байгаа. Бид нар хинж чадна. Сушиг чи 30 хоног идэж үзэрээ. 3 өдрөөс орох юм биш шүү. Тийм. Сорилтны шууд буурд юм. Швед ихтэй тим гэж сонссон юм. Амар. Швед Биднийг очиход лав монголчуудын тэр ресторан Шведэд хэд вэ гэсэн бэ? 90 80 болцсон байжсэн л санагдаж байна. Одоо баг 100 өдмөд асуулгүй байгаа хаа. Тийм хөө. Дангаараа шүү дээ Монгол 5 жил. Сушиг ресторан Монгол. Ирэх жил Швед угаас очие гэж төлөвлөд байгаа ирэх Гоё. Тэгвэл хамгийн дөрөв сушины газар байна. Монголчууд Европт хамгийн их байгаа ч бас Швед. Тэгээ хараа. Швед. Нөгөө хүн одоо чи нөгөө фейлдэд яваад байна гэж тийм. Тэнгүүд чи одоо чи нөгөө ингээд Германд за ингээд будааг хариуцаад ингээд будааны тоогоо чигээ байж байгаад буцсан тийм үү. Тэнгүүдээ буцаад рефри өөр очоод Бас нэг хитэн алхам ухарцсан байж тарж байгаа шүү тэр чинь. тийм. Буцаад ингээд рефри өөр ингээд дахиад Шведэд очсон уу? Оцсон. Тэгэхэд Тэр үед хэмжээс авах. тэр янз нь шүү дээ. Тэр гоё. Тэр өстой гоёсэн. Тэр чин хэдэн онд лээ? Жил гаруй өхний өмнө шүү дээ. Бид нөө Европт ороод хэллэвлэр GF-д яваад. Тэгэд Европын 4 орн 5 хот тоглосон. Тэгээ нэг нь Шведийн Стокгольм байсан. Тэгээд бас нэг жил үл амьдэрсэн болоо ш тэр амар гоё муу явагдаж аваад байсан ш. Тэгэл таньдаг хүмүүстэй болцсон. Тэгээ яг ганц нэг нөгөө нэг одоо эндээ үлдээ тий чиний рефер гэж юу байсан юм бэ гэж хүмүүс дээрээ бас тайзан дээрээс ингэж сайн оо гэсэн. Сайн оо гэдэг нэг. Тий. Би нэнэ. За ингээд дараагийн дөө. Чам зөрлөө. Шатарч нээжээ би. Тэрхүү. Яа тэгж хэлсэн хүмүүс цөөхөн л да. Илүү нөгөө надад тус болсон, хамт ажиллаж исэн гоё хүмүүс байсан. Гэхдээ бас мэдээж уулын мод урттай богино гэдэг шиг. Ганц нэг тэгж хэлжсэн хүмүүс бас байсан. Монголчууд чинь ядуу штэ яаж юу яах гэдэг юм байна. Энд ингээд гоё амьдрал гэжсэн хүмүүс байсан. Нэг одоо ингээ гадаад яг амьдарч байгаа ажиллаж байгаа ирсэн хүний нэг юм асууя. Чамтай хамт байсан монголчууд их орны муулах нь юм уу сайлах нь юм уу? Яг янз янз нь одоо нэг тухайн хүнийхээ юунаас л та амьдарч байгаа Байдлаас. тийм байдлаас өөрөө жоохон одоо янз л байна л да. Өөрөө гайгүй болчих юм бол бас нэг жоохон юм муулах маягийн тий. Тэс илүү зүгээр сансан хүмүүс л их байд юм даа тэгээд. Тийм та идэж мэдж байгаа даа. Тэгээд бажи алтыг бас нөгөө Шведд байгаа монголчууд үзэж байгаа. Тэгээд бид нар очиж гоё суши идэж шүүдэс авбас ойлчих. Тэгээд хоёрын виз угаасаа гарахгүй тийм бохоо. Яг төлөж ухаа. Яг гоо стон чиний хэлдгээр уулын морт уртаа богино олон хүнд янз бүртэй. Тэгээд их орноо сансан нэг бас Монголд явж байгаа гэж сонсч л харддаг. Бүгд хүмүүсүүд байгаа шүү дээ. Бүх төрлийн хүмүүс байгаа шүү. Гэтэ миний Монгол орн гоё орн шүү. Сайхан шүү дээ. Сайхан хэмж магадгүй. Гурласаа хоол идэх цухттай гоё юу байна. Шөө ярих юм зөндөө байна. За энэ Надад тэр Шведэд очиод ингээд буцаад ингээд тэр ялж байгаа мэдрэмж чинь би бүр ингээд сонсомоор байсан байхгүй. Чи бидэд өчтөр уулзаа суужсан чи яг хэлсэн. инста яг өчтөр яг гуссан хүмүүс бол тасарсан бол байна. Энэ сүндүү би одоо хоолойдоо мэддэг болсон шүү дээ. Кимчи жигээ тий. Энэ сүндүүгөө нөгөө Жинхэнэ миний жаргацсан бол. шагныг Нэг хоёлаа. Лавна бааж битгэр. хойгоо. Сандраад бүр. Окей, хойгоос идмэл л авах тийм нэг. Ячаад өчтөр яатсан. Тэр авах тийм. Баярлалаа. Аа баярлалаа. Солонгосын номер 1 BBQ Сэйнавэн ресторан. Дугаараа бэлдсэн ресторан маань болохоор Баян Монгол хорол хажууд зүүн талд байдаг. Сеймол гэдэг ресторан, Солонгос ресторан байгаа. Тэгээд энэ Солонгосын хамгийн алдартай тоогоочийн үүсгэн байгуулсан франчайз ресторан. За энэ франчайз ресторан одоо зүүн Азийн орнуудаар маш олон улс орнуудад салбартай, ер нь дэлхийд нийтдээ 1300 салбартай юм
франчайз ресторан гэдэг. Улаанбаатарт 3 салбар байгаа. 2023 оны 12 сард анх удаа яг энэ ресторан нэгдсэн. Тэгээд юугаар онцлог юм бэхээр барбекю суурьтай буюу шарсан мах суурьтай юм ресторан. Мэдээж шүл гарна. Гэхдээ эдний мах үнэхээр онцгой амттай юм байна. Яа гэх юм бол тэд нөгөө нүүрсэн модон нүүрсэн Өөрөө гацаа. нөгөө юм нөгөө өмнөх дугаар дээр эмс хэлээдсэн байгаа юм смоки гэх. За. Яг юм нөгөө модон дээр шарсан тийм хиншүү ирмэс намтагтаад гоё юм билээ. Тэг хиншүү хэрвс гэх юм жоо. Муугал утсан гэж ярьдаг Гоё болж байгаа шүү. Гоё. утсан гэж ярьж шүү манайхаар хиншүү хэрвс нь өмнөдөр гэр зарай тийш үний газар ирчээс тийч яж чадахгүй. Мань жоох нойрмог байгаа даа маань. Жоох нойрмог болчихгоо ингээд муу орчихгүй. Ингийн ор үнэхээр гоё юм байна. Тэр үнэ. Мабранч одогтой бас одогтой чи дуудаад бас баггуус ихтэй бас удчлаа ш тийм ээ. Харин тийм байна. Ямар ч хурдын тий. Дорогоц. Би анхны клип 15 онд цацчихсан. Яг 10 жил шүү дээ. Яг 10 дахь жил. Дорогоц цаг хугацаа. Андам л. Хадаа нэг төлөөр жил болсон байх. Чи жидээ нэлээд тэр үзэж байгаа 7-8 жил. Үгүй 4 жил. 4 жил. Тэгээ би чи 20 онд ирээд 20 оны сүүлээр 21 онд чи яг нөгөө базаа гэж хийдэг шүү дээ. Карантин үеэр базаа гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Тэрэндээ оруулаад ярилцаад Хэдүүлээ тэр өмнө говь дайралдаг чи доо юм. чи 22 юм шүү. 23. Тийм үү? 22 хүн жилийн өмнө гэж үү? Тийм. Тийм үү? Оо ялтай нэг арай. Энэ юу гэдэг бол юм. Энэ Нөгөө өндөг. Ямар эг гэлээ. Оо нэг ч одоо. Миний нэр хин гэдэг лээ. Эг гэдгийг нь бол бүгд мэдээлэл л та. Эг гэдгийг нь яг мэдээлэл. Steam Deck гэдэг лөө. Тэгээ нөгөө наач дээрс нь бислэгтэй гэсэн. Тэг бас тэр онцлог юм лээ. Тэгээ рил ороод одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Тэгвэл рил ороод нэг амар утцсан юм шиг санагдаад шүү дээ. Үгүй ээ тэгж удааг шүү. Тэ цаг зургтай явсан болоос 4 жил болсон л уустай. 4 жил болсон да. 10 жил болж байна. Одоо энэ өндөрлгөөс ирээ харахад 10 жилийн өмнө ямар хөө юм бэ? Гоё шүү. одоо нийт урын санд хэдэнд байна? Гаваас гамбуус гэдэг юм Цацсан байна. уу? За тийм цацсан цацаагүй. Цацсан ч юу шүү дээ. Би ч 2 цомогтой. Миний эхний цомог 13 дуутай, хоёр дахь нь 17 дуутай. Тэр нийт бол 30 дуутай. Тэгээ цомогт ороогүй хамтрал өрнөд бол нэг 10 гаруй байгаа. Тэр нийт бол цацсан бол нэг 40 гаруй 50 40 байгаа. Тэгээ цацаагүй одоо бэлдсэн нэг бас нэг хэдэн юмнууд байгаа. Тэгээд ярилцж байгаа. Тэгээд гаргана да. Кимчи юм уу? Миний юм уу? Ухаан үнд юм уу? Би нөгөө халуун ногоотой бол идэж болохгүй байна. Танаас дараа нь танаад орж иднэ. Баярлалаа. Яа, 2 цомогтой 30 гаруй дуутай. Цацаагүйгаа бол нийлэх юм бол 60 70 дуутай. Цацаагүй дуунууд угаас хүн болгоно гэдэг. Тэг хүн болгоно байгаа. Нөгөө демо мемого оруулбал бүр зөндөө байгаа шүү дээ нөгөө. Одоо харин дуунуудаа юу яах юм блэ? Хайж сургал юм блэ? Мартаж нөгөө нэг юм хийцэн демодыг цацыг гэхээр болдгоо. Цацахгүй гэхээр хайл санагдаад байдаг тий. Тэгээ шууд ингэ мартах хэрэгтэй юм лээ. Тэг би нэг мартаж чадахгүй демонуудаа ингэ фолдер цуглуулаад л байдаг байхгүй. Тэг шууд ингэ мартах хэрэгтэй. Тэгээд сурвалжсан дуунуудаа сонсохоор заримдаа өөрсдөө шот гэж байдаг шүү дээ. Тий. Бид гурав заримдаа гэдэг чинь хамтдаг. Энэ яах гэж хийсэн бол Яг яа цацсан бол өстө балгаа гэдэг юм. нөгөө тийч тэгээд хамгийн амт чи 20 жилийн өмнө дуу нөгөө байгаа шүү дээ. 20 жилийн жид өмнө. тэг яг нөгөө Гэдэг хордож шоноо гэдэг. юугаа бодвол бас Алж ин даа гэдэг. басдахгүй байлгаж ивэл бас дараа нь нэг Түүх юм даа. түүх болох маягаар энэ тий. Тэгээд шоолох гоё юм да. Тэрнээс тэр хүн сонсох юм байна гол тоо. Чи фэйдсэн дурууд хүн мэдээд гаргаагүй байгаа шүү дээ. Тий. Тэгээд чи нэг 20 настай дуулж байгаа дуунууд болохоор яг хөөхөн байгаа байхгүй юу? Гэнэ тий. Гүний хөөхөн байдаг. Хоолоо молоо шинкэн. Шигэн заашаа шүү дээ. Тэгээд нөгөө Шведийн амьдрал нэг мөр дуусгаад Шведээс чи төрүүлэг хуцаа ирчих юм уу? Тэг би Тэр дөрөв. нь ойлгохгүй. Тийм. Ковидын үе болох гээд тий. Тэгээд араас нэг 2 3 сар Зөвхөн буугаад өгч байгаа. Нөгөө гадшаа шинэ жилэнчтэй очиж байгаа. ер нь бол контрол зайдаг гэх канап байдаг та. Гэхдээ нэг юм бас үүссэн баг. Корона аймаг болж байгаа шүү.
Коронавиг үеэр тэгээд чи корона болохоор чи Азиудыг хөөч мөнгө зогсоод тэгээд ажлын байрнаар чи ингээд өөрөө тийм. Яг коронавиг үеэр юм уу? Яг коронавиг. Тэгвэл авахгүй маань. капис авдаггүй. Тэгэхээр тэр чин бол бас хүчний юм шүү. Ямар болоод тэгээд илүү нөгөө доторх асуудал маа л яваад байгаа юм л та хөвгний ойлголцол юм яваад. Тийм л баг тэрнээс нөгөө нэг ойлголцоод ирсэн бол юугээл Амьдрахад бол тийм монголчууд ч юм бас амьдрах чадвар өндөртэй хүмүүс шүү дээ. Хаанч тэг аргыг нь болоод эзэггүй хардаг ч амьдрын шүү дээ. за энэ завчаг ийш аваад энэ махыг ойртуулна. Чи тэгж Энэ бодох. үнэхээр тасарсан мах бол. Эзэггүй хардаг хүн юу яасан амьд гэж боддог чи? мэдхгүй хэцүү шүү дээ. Хажууд ганцаар болчих. Хажууд эмэгтэй хүн тачууд хүн амьдчих واخ юм те. Хамгийн гол нь Бас нэг хэцүү эмэгтэй юм байл бас ганцаар байсан. биш. Яаж хэцүү эмэгтэй байсан? Тэр арал дээр ганцхан чи эмэгтэй байгаа юм чи тэр яах юм бэ? Яа тэр чинь чамд байгаа хуулиар чамд хүм зориулна. Тэр чи секс гутаа байж чадах юм уу гэлтэй. Ямар сонгож хаагаад яваад л та шүү дээ. гэдэг шиг. Тэгэхээр чи нэг эмэгтэй өдөө 30 очих хаа гэж байхгүй юу? Яаж 30 болохгүй үзэх. Гэтэ манай биш одоо танаа гэх юм байна. Танаа жи ах жилсэн. Миний дүүчээс то мундаг аав шүү. Тэдгээр ингээд нөө тусдаа байдаг гэсэн юм мундаг аав шүү гэл. Тэгжэл одоо охиндоо байнга хэлцээд их нэртэй. Нөө эцэг үүрэг хариуцаг үүрээд тэргээ ингээд яг таллаа явж байгаа. Тэгээд хаяа нэг зөв нөгөө нэг автос намжихгүй. Тэгээд одоо нөгөө нэг юу яцсан манай охин чинь дүүтэй болцсон. Тэгээд нөгөө нэг аав нь одоо зөвж мөдөг. Тэгээ хаяа тэр хүн чамд ажил төрөлтэй амжихгүй гэхтэн би ингээд тэгээд нөгөө бас нэг тэтгэмж юмнуудаа ингээд наануу цаануу. Тэгээд нөгөө сургуулийн төлбөр мөлбөр ингээд хоёр талаасаа ширэлж мэтлээд нэг. Ер нь бол тэгээд нөгөө үүрэг хариуцлага хүлээхийг айгуул хичээдэг шүү дээ. Тэгээд баяр болгоноор охинтой болсон. Сая 3 сарын 8-нд охин дээр очсон, баярлуулсан, цуг байсан. Тэгээд төрс өдрөөр нь очиж амралтын өдөр дээр хаяа нэг аавна. Тэгээд амархав. Гуруула охинтой хүмүүс аахгүй. Гуруула охинтой хүмүүс. Энэ асуултыг асуучих. Зүгээр хүмүүнээр хүлээж авах уу, хүн дээр хүлээж авах юм. Бажи чи охиноо яг өөрсгөө хүнтэй суух зөвшөөрөх үү? Яг чам шиг чиний бүх хийдэг юм хийдэг. Мохогч хатам аваа хажууд өсөө унтаа цалахгүй нэ. Шинээрээс ирээд битээ ирэхгүй нэ. Тэгээд тогтмол гэж тийшээ яваад тийм. Хэдэн сараар яваад нэ. Чи зөвшөөрөх юм уу? Гото миний охин бит баг та. Чи ажил амтгаас ёо өөрийгөө шууд бургаж болохгүй. Тэр чи ажлын бас онцлог манай урлагийн онцлог байна шүү дээ. Байна. Яах юм бэ? Мэдээ суух хэрэгтэй таа. Нэмрээд яах юм? Охин яг охин чи ингээд яг бүр ингээд чиний A copy paste сууя. Одоо тэгээд бас хэцүү юм да ер нь л. Тийм. Яг одоогийн нөхцөл байдал дээр бол баг суулгахгүй ч гэж магадгүй. Ер нь дийлэг аваад ингэж хариулт юм бэл. Суулгахгүй гэж хариулт юм бэл. Яг би юу? Суулгахгүй. Бас л суулгахгүй хасаа хэцүү шүү дээ. Тэглэг өөр хүмж хүсээд байгаа бай тэ бид нар Яг хүн чинь ингээд нөгөө эрэгтэй хүн чинь үүрэг хариуцлага аав хүн чинь дандаа ингээд нөгөө илүү сайхан тэмүүлж идэг. Тийм учраас охиноо өөрөөсөө илүү сайн хүнтэй суучаарай гэсэн хүсэлээр зөвлөж дотор нь явж идэв юм. яг зөв. Одоо ингээд Маш гоё яриа л. одоо ингээд бодлоо. Яг ингээд хүргэнтэй болсон чи яг яалттай нэг бодож байгаа байхгүй. Тэгсэн чи тэр хүргэнд бас нэг хуйгаа гэдэг найз байна. Чи бодлоо. Яг байна. Тэгээд утгаар би зүгээр тэрнээс бодож байгаа байхгүй. Тэгэхээр чи тэр хүргэн хэрэг яалтууд хүргэнд нь бас адилхан хуйгаа гэж найз байна. Баажи гэж найз байж таарай хэвээр. Яг хуйгаа гэдэг найз зогсоо зүг авч уугаад байгаа юм хэцүү үстэй тий. Би тэрийг бодлоо л доо. За хуйгаа бол хийж байгаа. Хуйгаа шиг үнтэй суудахгүй. Босдог айгуу хоо. Яд малчууд бас гайгүй болж байна. Ядчтай айгуу давуу тал байхгүй чи төсөр. Ядч юм бас ихнийхээ хүнээс гармаар гэж байхгүй шүү дээ. Тэр бас тэр заны энэ бас бодвол бас нэг ойлголт очиж шүү дээ. Нэг хуйгаад гаант ингээд найзгаа өргөө явжсэн чи
Миний охин залхахад хаяалгүй шүү дээ. Тэр ч бас гайг байхгүй юу? Хуйгадаа бол тэр бүтгэхгүй тэр. Гэхдээ тэр яалтгүй тэгсэн шүү те. Хуйгааг ингээд бонжиг тэр үүссэн явж байгаа байхгүй. Тэг манай ихнэр ингээд завшаа хаяг үтгсэн. Шин дөрөв болцсон байсан байхгүй нэр бас 6-аас өмнө орохгүй болохгүй. 6 цагт орох юм бол чи нөгөө хувц үлээж чинь ингээд. Чемдантай хувцаа. Чемдад багтахгүй юу? Наач аюул жоо. гэхдээ энэ бас бодвочтой байгаа чи одоо нэг ялангуяа охинтой хүмүүс ойлгох байхгүй. Чи охиноо яг өөрсгөөнтэй суулгах гэхээр өөрөө илүү хичих хэрэгтэй юм өөрийгөө илүү засах хэрэгтэй байна. Тийм байна. Чам зорж юм хэлээд энэ бодож гинөө үгүй чи. Одоо Татацгараа. одоо өдий 40 гарцсан. Одооны засаад. Өөр одоо. Мабрэд бол бас арай наснаас арай гайгүй юм шиг магадгүй. Бас гайгүй бах. Тэрнээс миний насан дээр зас. Чи бидний насан дээр зөв хуйгаа ягаад засахгүй байгаа. Засахгүй шүү дээ. Энэ бол энэгээр л үзсэн юм лээ. Бидний нэг ингээд хүн шоогддог, шоочтэй. Үндсний хүний нэг характер үүдэн шүү дээ. Нэгнээ явуулдаг. Наад дээрс. За баярлаа. Одоо нэг юм үүдэн шүү дээ. Энэ бол энэ хэцүү хаа. Энэ өөр болохгүй юм л. Өчтөрхэд би нөгөө яаж нэрийг хорсныг ярьсан. Гэтэ энэ бүр ярьж нааж чи. Тэр хоолж шүү. Тэгээ хоолж явах байхгүй те. Тэр нэг зүгээр яж хат нэрийг хорлоод идэх байхгүй. Яа тэгтээ одоо ингээл хүний хувь тавилан гэж нэр бас санаа охин маань нэг өдөр нэг яг бааж шиг амтаа оруулаад ирлээ одоо яана. Тэст ямар гой дууч мэгд үлээж байхгүй. Чи тэрийг харалтай чи нэг гараа. Өдөөмөстэй. Бас гой тадыг харалтай чи. Нээ бол эвгүй гараа гэж би. Юмногийнх юм уу гэх. Аав нэг зураг авчих. Аав нэг нэг зугаах байна гэдэг. Жог өөр гоё юм хажуулахгүй юм чи. Бааж ялтах юм пүү. Энэ мэ тохиолддог л үгээд чи юм байж болохгүй чи. Дандаа муу юм хаяа. Үгүй. Заавны зан штэ. Аавны зан штэ. Хамгаалах инстинкт нь ажиллаж штэ. Хамгаалах инстинкт нь ажиллаж штэ. Хамтад ажиллана. Энэ нэг балаа юмнаас яаж огтоо. Тэгэхгүй шүү дээ. Чи ахын биш. Надад чинь би сая бодож байгаа. Би ихтэй яг хувь нэрээ чи бод аргиухгүй. Амьддахгүй. Илтэн зэ муу үдэл байхгүй чи боддоо. Чи надаас яг яах юм? Над чиг бол бас залуучууд бас зүг юм хүмүүжлэлтэй юм бод бас ховор штэ. Тэрийг бодлоо. Яа, тэр нэг ганц нэг асуудал. Миний найз мундаг аав. Хүн төгсөө гэж байд юм уу? Байхгүй шүү. Ганц нэг асуудал байж шүү. Ямар ч үгүй. Бүхс хүмүүс гэдэг ойлголт бол чиний эсрэг утгах шүү дээ. Тэр бол чиний эсрэг утгах. Чи тийм бол ярихгүй шүү. Биш ээ. Нөгөө ерөнхийдөө төгс гэдэг хүн байх юм уу? Хааж байхгүй шүү дээ. Тэгэхээр чин хүн болгонд нэг давуу тал байгаа, сул тал байж л тараа байхгүй. Тэгэхээр тэр бүгдийг чи яах юм? За тавс юм аа бид тийм имзэглэлтэй. Тийгүй би гайгүй. Чин сэтгэлээсээ яриад. Ялтад гоё давуу ялтад бол авах давуу тал байгаа байхгүй. Ялтад гоё авах давуу тал чи юу юм гэхээр ялтад яг ихний хүмүүс гардгүй юм чи дээ. Тэгэхээр тэрнээс бус бүх юм авахгүй л дээ. Яг авахаагүй л дээ. Гэтэ тэр ганцхан юм чи магадгүй бусдыг бас cover хийж болно шүү дээ. Тийм юм байхгүй тэрч. За шивэдээс буцаж ирлээ. Шивэдээс буцаад ирэнгүүт нөгөө өмнөх байгуулагчийн контрактаа өргөжлүүлэх гэсэн эсвэл чи тэгээ шууд free agent болж байгаа юм уу? Яг нөгөө нэг дууссан байгаа. Тэгээд бас нэг өөрт хооцоо байгаа юм л та. Нөгөө мөнгөн дүнгээр ботцсон юм байгаа. Тэнгуут нь ярилцж байгаа юм л та. За энэ ч одоо юу вэ те? Би чинь бас ингэж ирсэн. Энэ бол юм байна. Оронд нь ийм тэ нэг юм тэгээд тэр ажлыг хааж байгаа гэсэн. Хаагдж байгаа. Тэ. Бид нөө чанд хөрөнгө оруулалтаа хийсэн чи гэрээний хугацааг дуусгаагүй явцаар ч өөртөө үлдсэн. Тэ. Тэр хүн чинь ингэж тоглолтаа. Нөгөө хүн тэгж амар их мөнгө өрцөн байгаа дээ шүү дээ. Цаг хугацаа. Тэгсэн чинь би тэнд нь урагч зан гаргаж тэгээд хаа би ихнэр өгөхтэй нэг удаа сонгохоос өөр аргагүй боллаа гэж. Тэгээд агч тэрийг ойлгосон. Тэгээд ирээд ярилцаа тэр ажлыг тэгээ хаасан да. Тэгээд нөгөө шууд буцаагаад уран бүтээлд орж эхэлж байгаа юу? Тийм. Тэр чинь GT танилцсанаас хэр хугацаанд үгүй GT уулзахаас Real-д орохоос хэр хугацааны өмнө Тэр чинь би нэг ирээл баг сарч болоо гэж яах шууд яриад окей хан чамаг ирснийг шууд сонссон юм уу эсвэл харсан юм уу мэдэхгүй тэгэл хан чамаг л дэвтэ авъя гээл тэгэл юу атсан шүү дээ. Нэг сар мар 2 сар болсон юм байна. Тэр чинь яг нөгөө карантинлцсан. Нөгөө бид нар чинь бөөндөө нэг карантинлсан шүү дээ. Тийм. Тэр үеэр ихгүй яа. Тэгээд бөөнд уусаар сайхан гэрдэлдэг үү? амар байсан шүү дээ. Тэр ч гоё гэрдэлсэн. Тэгэхээр ингээд улаан цууцтай ингээд хүн зогсцоо. Хаашгиж байгаа байлаа. Одоо утгаар дээр амар үе те. Чантай. Тэгээд яахтай ярилцаал нэг уулзъя гээл тэгэл уулзаал нөгөө майк цаг бөөндөө бидэд уулзаал юмнуудаа ярилцаал за окей ингэж ажиллая гээл.
Тэгэл чамд хийсэн юмнууд байна уу гингүүт нь юмнууд байна гэл. За окей чи ингээд өөр ийм дуунууд хэрэгтэй байна гэл тэгэл би тэрэн дээр ажиллаж эхэлж байгаа гэсэн. Чи тэр үедээ гарч ирсэн үү? Тэр чинь тусгай оюутан өмсөлт гарч ирсэн биз дээ. Би гарч ирсэн. Тусгай юуг нь зөвшөөрлөг нь олоод авчихсан уу? Холгоо гаргаж тахгүй. Гэхдээ тэгэл бас Тэгэл ячаар болох юм байна. тийм шүү дээ. Бодосоо хэцүү тийм. Чи бас Тэр манай нэг ганц хоёр найзууд тэгээд нөгөө нэг юм тэл байсан да тэгэл ирээл машин дээрэл аваад ингээл бас яг бас гэртээ байх ч юм уу аимшигтай зүйл л дээ. зүг чангаштай. Хөлмөөсөө хууль зөрчигчээд. Дандаа хууль Үгүй би барыг тэгээгүй. Барыг. Би нэг амс утгыг зүтчихээгүй. Зүгээр ингээд машины гардууд нэлээд одоо хүмүүс дүүнэрийг бол суулгаж бол ахаа гооч наа ишиндээс гэхэд за тэр яг байна. Ай тиймэрхүү зүйл болсон шүү дээ. Ийшээ нэг Тэжээ буруу өгөөд өгүүлж яагаад ялч чад үгүй гэж хэлдэг шүү дээ. явах хэрэг. Хүний л амьдрал бохоо амьдрал шүү дээ ял та. За манайха нөгөө хоолны брэнд маань болохоор шинжлэхээ дахиад нэг кальбижим анаса дахиад шинэ юмнууд гаргасан байгаа. Яагаад тэгэхээр та комит байх нөгөө одоо ичнэ тэнд бас одоо энэ тренд болсон сүүлийн 2 жил 3 жилийн хугацаанд хоолны брэнд маань одоо хооллыг гоё шүү. тийм бүх газар зарж байгаа. Дээрээс нь та бүхэн нэг фреш пакка шууд захаад авах боломжтой байгаа гэдэг та бүхэн хэлээ. Яг хятад хоолыг бэлтгэж идэх хэцүү шүү дээ шууд хийж хэцүү. Энэ нь 20 минут талаагаад тэгээд болох. Тэгээд та бүхэн яг хоолны брэндээс та бүхэн хүрж байгаа шүү. Тэгээд та бүхэн бүх сүлжээ дэлгүүрүүд дээрээс нь фреш пакка захаараа гэдэг хэлмээр байна. За орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те? Орой бүр хамтдаа хооллоо. Масакигийн өөр нэгэн бүтээгдэхүүн болох Mitsuya Cider маань 884 оноос хойш үйлдвэрлэж байгаа нь ундаа манай монголчуудын бас ичнээн танд хэрэглээ олцсон. Тэгээд яг нэг стакан болд юм шүү нэг юм савлгаатай ундаа ч. За би нэгэн сайн хариулж. Тэгээд 1984 он гэдэг амар сонсож байна. Сайдер хийсэн юм шүү дээ. Тийм. Бид нар юу хийж явсан бол тийм. Бид нар ч тэгэл хөрхий. Нүүдлж уусууд айргаад удсан байна. Амар асуудал юм билж нэрээ. Айр цагаагаа угаадаг байж. Танаа Монголд ийм морины ундаа байдаг гэсэн. Морины сүүгээр хийдэг юу гэдэг гэсэн. Тэр юу гэдэг вүлээ гэж байгаа асуусан. Нэг сонсцсон те дандаа маа. Бас нэг мэдсэн те. Тэрний уугаа. Тэр гоё юу? Тэр ямар вэ? Тэгэл бид ч хүмүүс оо заавал амсч үзээрэй гэл. Монголдоо ирүүлчих гэдэг шүү дээ. Тэдэнд бол оруулчих гэдэг шүү дээ. Гадаад байгаа монголчууд үнэхээр Монголд амар хайртай байдаг гэж нэг сонсч дээр нэг ярьжсэн мэт. Танаа Улаанбаатар очсон. Танаа Улаанбаатар гоё юм биш юм байл шүү дээ. Нэг Монгол гадаад гэсэн гинэ. Тэгсэн чинь Монгол хийж гэсэн. Танаа Улаанбаатар гоё биш юм байл шүү дээ. Муухай байж гэсэн чинь. Чи онгоцны бодлоос буугаад тэг чигээр явснаа зүн болчих шүү. Гэсэн чи нөгөө тэгэд өөрөө тухай хуучин мөрөнд тухайгаас гэсэн чигээр гэсэн чи. Өтөж хууч отроо. Өөдөхгүй нас дээ. Нөгөө чи гэсэн чи Амар авч гарсан бэ те. хууч отроо авчихсан шүү дээ. Хууч хууч нэстрүү. Тэгээ хууч нэсрүү. Шинээр явчих юм шиг тийм. Чиний хууч шүү гэдэг. Тэгсэн тэр шиг гэсэн тийм хитэж болдохгүй гэсэн. Гэтэ хамгийн гоё нь тэр тэ монголчууд шууд нөгөө хөдөөнөөс ирээд шөндөө Улаанбаатарт буугаад өдөөнөөсөө нөгөө солоос явцсан хүмүүсүүд гоё тэр гоё гэсэн тэ. Улаанбаатар нэг чийж үзээгүй байхгүй. Тэгэл 3 жил болсон ч тэгж гисэн. Шин Улаанбаатарын метро дээр хэрүү гэдэг. Мангар яцаас. Улаанбаатарын метро ямар уу? Мангар төвчсөн үү? Мангар төвчсөн дээ. Өс Улаанбаатар төвчсөн байхгүй. Хөдөөнөөс шүн туугаад шууд өглөө ниссэн. Солонгос руу. Бас болно. Бас болж байж. Тийм зөндөө байгаа шүү дээ. Зөндөө. Тэр ч одоо тийм асуудал бүр яг. Тэр бүр байхгүй. Тэр одоо рэп димбэ. Чи тэр нэг өөрөө органайз зохион байгуулж байгаа гэсэн үү? Чи одоо нөгөө рэп Шүүлж дэмбэ байгаа юм уу? Шүүд яаж байгаа гэсэн үү? рэп дэмбэ нь болохоор бид хэдийн үеийн нөгөө оролцдог байсан зөвлөхгүй тэр чинь нөгөө 10 11 онд 12 онд Чинийх дивжээ. манах дивжээ. Тэгээд тэрийг бид нөгөө дахиж хийгээд санаачлаа. Тэгээд тэрийг үүсгэн байгуулсан хүнтэй очиж уулзсан. Захаа энийг ингэмээр байна гэсэн чинь нэрээ өгөөч бүгдөө ингээд дийл хийгээд тохироод энийг бид нэр ингээд цааш нь хөгжүүлээд аваад явъя гэсэн чинь ах зөвшөөрөөгөө. Тэр зүйл ингээд дэмбэ тэндээ ингээд дууссан. Тэгээ байж гээ та өөрсдөө шинэ нэр өгөөд хийчгээгээд Түүндрээ дивж байгаа. тэгэнгүүт нь дивж ялгцсан.
Тэгээд форматыг өөрчлөөд ялагчтай болгоод ингээ хасагддаг болгоод нөгөө рэп дэмбэж юм болохоор ингээ тойрол баталтаад байдаг хинж аваргын хинж ялагч мэдэгддэг байсан байхгүй. Би тэрийг ялцсан баг тэрэнд ялагдсан тэр нь ингээ тойроод нэг ялцсан малцсан нэг юм чинь нэг юм юутай байх хэрэгтэй шүү дээ. Ялагчтай нөгөө 60 50 зурлалцсан гэдэг шиг. Тэгээ бид нар болохоор форматыг өөрчлөөд шинээр санаачлаад шинээр хийсэн тийм. Тэгээд чамп маптай болгоод тэр нь мөнгөнд өнгөн шагналт мангалтай болгоод тэгж хийсэн. Сүүлд харсан нөгөө бүгд тараа дээд өмссөн тэр мөнгө. Тэгээд цагаан сарын дугаарт зориулж тэр харсан. Тэгээд бас 2 рэпер орж галт маруу 2 орж ирж баталцсан. Тэгвэл нь бол би нөгөө баталч нэг хипхопын бас нэг юм нэг хэсэг байгаа даа шүү дээ. Тэг бид нэр өөрсдөө бас тэрэндээ айгу сонирхолтой учраас энэ зүйлийг ингээ орхидуулахгүйгээр бас хийгээд явуул гэж боддоо. Тэгээд ганц нэг рэпрүүдийг ингээ оруулаад ер нь ингээ скопо жоохон тэлээд гой ойлгох сонирхолтой байгаа. Яванда. Нөгөө Black Squad-ийн контент гэсэн үг. Одоо тэр контент Black Squad марч нөгөө нэг ер нь дандаа хипхоп контент хийсэн. Тийм үү. Тэгээ UB Танай студийн контент. Nice. Тэр ер нь хэдэн насны орж байна? За дээдл нь 31 2-т залуучууд байгаа юм болоо. Хамаагүй юм бэ. Би гэдэг одоо нөгөө клик бумын хуйгаа штэ. Тэр чинь нөгөө клик бумын хуйгаа одоо манай хуйгаа штэ. Тэр хуйгаа ч одоо баян ярьдаг ч уучаар ярьдаг байхгүй. Би өөр нь бол өглөх байсан юм. Тэ. Би өөр нь өглөж чадсан штэ. Одоо би шинэ дуу гаргах юм магадгүй мөцөө. Тэгэхээр одоо яг хуйгагийн насан дээр шинээр орж мороод рэп төвчиг зинээс хэлэн гэдэг гэж байгаа зүгээр тэр хэлтэй. Мэдхгүй шүү дээ. Одоо хэцүү бах уу. Тэр чинь нэг хамгийн доод нь болохоор бүр ингэ жоох хүмүүс орох гэдэг байхгүй. Бид нар ядаж 16 орсон хүмүүсийг оруулна гэдэг. Тэгээ нөө хаалттай шатгах зохион. Тэрэн дээр ямар шоу скилтэй байна, батлын ойлголттой байна, хараал хэрэг. Тэд нар ингэ хасчин. Тэгээ нэг жоохон батл суурьтай хүмүүсийн авч баталтуулна. Тэгмүүд энд чинь нэг юм 20-тэй залуу нэг юм 40-тэй хүнтэй ч юм уу баталтахаар юу нь болтгоо байхгүй. Хэмрэнж болохгүй. Тэгээд нөгөөдхөө хараагаад байх хэцүү. Насны зүрх. Та гिचгээр нөгөө батлын панч нь ажиллахаа олчоод байдаг тий. Тэгэхээр бас жоохон хэцүү. Тэгээ хуйгаа чи шал өөр юм байна шүү дээ 20-д. Ч юм уу 15 оноо тасалт гоож үтсэн юм уу? Чад өөр амар юм. Үзээгүй юм дээр. Нөгөө тэр гайхаад байна. Тэр бүр жоохон тарахгүй байгаа. Тэгвэл оройц юм байна. Наа хуйгаа харагдсан. Одоо хуйгаа одоо өөр юмнууд орсон. Тэгвэл наачм бол гой контент хийж байгаа маань. Ер нь бол бас байх хэрэгтэй зүйл шүү дээ. Үзсэн тэрийг л үзсэн. Ер нь бол ёстой нэг заавал юм байх ёстой нэг зүйл. Одоо ингэ нөгөө G бол сая ингэ нөгөө Касан зэрэг G хаан бид нөгөө өрөөнд сууж Касан суучихсан. G хаан гэл ингэ хайсан шүү дээ. Чи тэгэхэд өрөөнд байлаа. Яа өрөөнд байгааг би өөр газарсан. Өрөөнд тэгээд та хэд чи нөгөө тайз руу гарах гэдэг юу яцсан байсан тийм нөгөө монитор энэ зүг тэр байсан. Тэгээд G хаан одоо чи чинь юу гэхээр ингэ бас гой санагдаж байгаа байхгүй. Ингээд нэг суперстар ирсэн шууд ингээд G хаа маань чи нөө тим л ирэмтэй одоо рэпер. Тэнгүүд чи G-тэй ингээд хамт анх тайзан дээр гарах хамт ингээд дуу хийх тэр мэдрэмж юу ямар байсан? Гоё л байсан л да бахархмаар ус би ч нэг өнгөрч мөнгөрсөн шүү дээ өөрөөрөө. Өнгөрмөр санагдаа чи яах ингээд санал тавингуу цаанасаа инээд үрээдтэй байлаа. Авч явахтай байгаа шүү. Гэлөө. Найз өдрөгөө гэж задгаа юу тайлаа. Яасан нэг олцдаг юм уу? Чи одоо рили ингэж. Рили мэ брендтэй ярьж гин гэж мэгж. Нэг жоохон тэгсэн амар гоё л байсан шүү дээ. Тэр чи одоо бүхэл бүтэн би гэж санал тавьж гин гэдэг чинь амар бас нэг тодорхой хэмжээнд намайг үнэлсэн болоод тавьж байгаа шүү дээ. Тэр чинь багийн өнтгийг санал тавихгүй байлгүй. Тэгээд цуг Европ тойрол Австрали тэгээд лайлан тоглолт тэнд яваал тэгэл цуг том тайзан дээр гараал тэгэл бас их юм сурж байгаа. Тэгээд сурсан тэгээд тайзны перформансыг яаж тавих вэ? Цааш юм бас тайзан дээр эзэмхэлж шүү дээ. Тэр мэрийг чинь сурж байгаа. Яаж эвгүй нөхцөл байдалд яаж тэр юу зэрэглэлийг ингэж өдөрт чинь тэр мэрийг бас сурж байгаа. Тэгээд амар гоё л ус. Анх 100 км-д ороод тэгээд бидний хийдэг юунаас арай том продакшн ажиллаж те ингээл мекап бид нар чинь өнөө мекап энэ байж байхгүй те стилист байхгүй тэгэл хүдийг өвсөл ингээл байж исэн гайс тэр чинь тэгэл арай өөр юм орч ирэнгүүт гоё л эсэн л та амар том баг маг ажиллаж байна. Тэр мөрийг хараад гоё л эс. Сая энэ зуны G-ийн тоглолттой нөгөө фидбэк тусан баха те G-ийн тоглолтын дээр ингээд нөгөө MC Sniper ингээд нөгөө гадны ингээд уран бүтээлч дээрэл ингээд тоглож байгаа. Би чинь зүгээр тэр тоглолтын дээр байж чадаагүй л таа.
Надад бол гоё санагдсан. Тэр тоглож ирнэ яг ямар болсон. Тоо хоёул байсан гэстэй. Гоё юусан. Гоё тоглолт. Ер нь бол гэхдээ энэ чигийн тоглолтууд ер нь ганаад гоё болтой шүү дээ. Тэгээ энэ жилийн тоглолт нь бас өөрийн зүйтэй тий. Тэгээ сая нодлон болсон тоглолтууд дээр болохоор би ер нь тайсны ард байгаа тахарч үзэж амжидгүй шүү дээ. Хэцүү. Хэдий яг чи хоёрын тоглолтыг болохоор би эртгэн дуулчаад тойрчиж нөгөө би байгаас нь очиж үзсэн байхгүй. Үзмээр санагдав. Тэр чинь хойно байгаа тахар нөгөө дууралт чи хойшоо дуурахгүй тэгээд тэнд чи одоо хүмүүс ингээ ажиллаж яхад донд наа гэдэлтэй нь ш. Тэгээд тойрч очиж урдаас нь үзсэн. Тэр бас гоё байсан. Дандаа нөгөө хойно байж идэг болохоор. Урдаас дийхэн тоглолт өстэй гэж үзсэн. Газ дуулчаад ширээн дээр очиод тэгээд үзээд нөгөө мэддэг дуунууд явна. Тэгэл тэрэж дааж дуулаад яг тийм тоглолт үзэх чинь яасан гоё юм бэ тий. Чиний хувьд нөгөө гадны рэпүүдээс одоо хамгийн дуртай нь юм бэ? Одоо сонсож үзсэн гэх юм уу? Чамд хамгийн их нөлөө үзүүлсэн гэх юм уу? Яг олон Kanye West-тэй байсан. Тэгээ цаашмаас жоох өөр болчих сүүл рүүгээ. Тэнгуут нь бас жоохон болж мэлээд. Тэгээ сүүлд бас нөгөө Donda Monda-гаар нь тэгэл буцаад сонссон л тоо цомгуудын сонсол. Гоё л байсан. Би нөгөө Machine Gun Kelly бас их сонсдог байсан. Kelly Kanye West хоёрыг л сонсдог тоо. Тэгмэд хоёлаа шал өөр болоо шээ. Одоо бүгд өөр болчихсон шүү дээ. Kelly ч ингэж Kelly ч pop болчихсон. rock руу орж те. Нэг дийсэлцэн гутаа ингэснэ. Дундуур нь хипхоп хийж мэгээд юм хоёрын орно. Тэг биш нөгөө Kelly-г дөөрэж юм өнгийн шивээс хэлэхэд дөөсөн чинь би хараар будаж бодоор бүр ингэ уулаасаа. За баяжээ би чамайг сонсохгүй гэдэг. Сүүлдийг дуус сонсож бүр баг pop болчихсон. Тийм тэгснэ Kelly ч амар санаа. Тэр рок руу орсноо хамаг MMM-ийг аваа гараад ирсэн шүү дээ. Амар санаа 2 3 жил тийш орсноо. Тэр би бодсон чи ямар санаа. Тэр чи нэг юм эзэн байж ах хэвээр шүү дээ. Хинэж мэдгүй ч явах тийм одоо амьд хөгжимтэй хамааралгүй хипхоп нөхөр Eminem-тэй дийсэлцээд тэрээр явах ойлгоод ийш орсноо хамаг юм хамчаад буцаа хипхоп руу яваад төгсөн ч яг шүү. Тэгэхээр энэ ч одоо ямар санаа юм бэ гэж. Гэхдээ ер нь жоо юу ч юм уу? Биний бодож шүү дээ. Урлагийн хүн бол жоо өөрчлөж байгаа нь буруу биш үү? Зүг шүү дээ. Одоо бид нар нэг анх пост малоныг бид нар одоо энэ шиг гоё дуучин одоо гарам би одоо шинэ юу хипхоп гэдгсэн. Манай хүмүүс одоо country дуучин болсон шүү дээ. Country дуучин. Хацгийг тийм шүү дээ. Тэгэхээр чи одоо юм чинь тэгэж амар Country болсон. юу вэ? Country дуучин сая шин цомгод одоо country шилдэг нэг мэгт яваад. юу нэг мэг дуучид нууд сонсохгүй чи зүгээр бүжиглүүлж байгаа шүү дээ. Манай хүмүүс мөнгө хийж ин л та тий. Мессеж болж байна. Америкийн цагаануудын юу зах зээл рүү орж ив. Тэр нь чи менежмент юм байхгүй. Анх бол тэр бол тест битүү шивээс битүү хүмүүс амар гаргаад ирсэн. Рэпер байсан ч одоо тэр качд болчихсон. Юу нэг л гэсэн юм шүү дээ. Бүгд л гэсэн. Drake анх ямар байлаа. Тэгээд Drake гэсэн бүх юм руу орсон юм шүү дээ. Зүгээр pop, зүгээр гоё pop очин болсон. Бүгд л юм шүү дээ. Тэр чинь яг нэг хүн болгоны юу өөр юм л да. Хувирах чадвараас их чухал. Хувирах чадвараас өөрөө бас чадчих хувирч амар авьяастай гэсэн үг л дээ юу нь. Ганц нар дээр байхгүй бүх талд орж чадчих гэж амар байгаа юм. Чиний хүний хэл дээр одоо зүгээр байж байгаа ардын дуус дуулуулсан. Гинт те амар ард. Яг энэ шиг хувирч чадчих гэдэг шиг. Тэгээ хувирч чадах нь чухал байхгүй. Багы хүмүүс чадахгүй хаа тэр чинь. Тэр одооны үед бол хувирч явах нь би зүг гэж чадахгүй би. Одоо ингээд яа ганцхан хипхоп томч гэдэг хипхоп гэдэг байгаа. За ингээ. Одоо за нөгөө би Монголын хамгийн шилдэг рэпер хин бэ гэж асуухгүй зөө. Тэр бол утгагүй асуулт. Тэр угаасаа хизээч шийдэгдэхгүй маргааш гэдэг юм эсвэл тэр нэг юм шиг. Харин Монголын хамгийн скилтэй буюу хамгийн олон ингэж хуурч чаддаг рэпер хоёроор хин юм. Хуурч чаддаг шүү. Тэр хамгийн шилдэг нэг яг. Яг хоо миний дотор бол миний сонголт байгаа. Аха, минийхэр бол Wanda гэх юм болоо. Минийх бас Wanda шүү. Wanda ер нь бас доолол дуулчин, тэгээ R&B хийчин, pop дахилт дуулчин, тэгснэ үгэлэн, тэгснэ хипхоп хийснэ амар punchline flow сайтай. Тэр Wanda тааш тэр юм дим. Чамд өөр сонголт байгаа юм. Бодоо. Тас бүх юм л хувирч чадна гэвэл тэр нь хамгийн хувирсан баг Wanda гэж боддог юм. Цаач бас хувирч чадна шүү. Тийм бас гинжин хиро. Гинжин бас дүүж шүү. Бас сайн тий. сайн. Тийм. Би нөгөө тэр Wanda-г нөгөө зогсохгүй дээр баха. Зогсохгүй дээр чинь Wanda чинь дөрвөн өөр юу гурхсдаг лөө. Flow Дөрвөн flow гурхсдаг тий. Би тэрэн дээр анх Wanda-г сонсчоод пүү гэд бүр ингээ нөгөө тайлбарлагч тулгаа битээр яриа бичсэн байхгүй. Йоо, энэ зүгээр жаргаач тэгээд тэнцэн чинь нэрэл бодож Wanda л юм байна тий. Дөрвөн хувирчээд нэг дуун дээр дөрвөн өөр flow. За чин дуулж молчдөг шүү дээ. Нэг юм R&B дуу муу юм. Тийм. Тэ. Тэр нь бахаа тэр үнэхээр гоё юу нэг скил байх юм бол болно шүү дээ. Юу хийж болох байхгүй. Маа хүмүүс бүр сонирхолтой болно. Өөрөө хаашаа хувирч чадна. Тэ.
Тэр бас гоё юм шүү. Тэ уучлаа юм шүү. Тийм ээ. Тийм. Скил сайтай байна л гэсэн үг л дээ. Тийм. За өнөөдрийн нөгөө миний түрүү яриадсан энэ нөгөө Семаурд рестораны нөгөө мөсгөн байгуулагч энэ нөхөр байхгүй юу? Тэгээ энэ нөгөө чандаг гом бэлэн гом одоо Монголд орж иж байгаа юм байна. Наа за. Тэгээ энэ болохоор нөгөө өөртөө амсаад үзтээ. Бит хоёр бол өчтөр амсаад үзсэн. Тэгээд чандаг гом, халуун одоо гом ингээ хоёр төрлөөр орж иж байгаа юм байна шүү. Бэкрамё. Original Korean taste. Big G-ийн бох гарсан. Энэ тэгээд яг Big G маань Big G ч гэсэн. Санаа алцсан зүгээр байхгүй маа. Зүгээр байхгүй. Янз янз юм игээд. Бүгд юм тийм. Би цаам хийгээд байна. Big G-ийн тэгээд гаргасан байж байгаа. энэ бох тэгээд жажиж үзсэн шүү дээ. Энэ хамгаалсаар Италид хийж байгаа юм билээ хамгийн гол. Тэгээд манай Big G маань Италид энэ бохоо хийж тэгээд би бодсон бохоос өмнө амар чухал юм аа. Нэрнгэсээ одоо чинь Тийм амт нь удаа хадгалаад ингээд амт аваад идэх юм л шүү дээ. Тэрс нэг бохны чанар ч одоо ингээд амархан гашилдаг гэдэг байдаг шүү ажиллангууд. Энэ өөр юм билээ. Сайн яг Итали чанар гэхээр бас Итали хийж байгаа болохоор гоё. Тэрс нь давхар нэг юм нөгөө бохч өөрөө амны одоо үнэр одоо ингээд дарахаас гадна ходоодны гөрүү хөдөлгөөн тэгээд энийг маш олон зүйл хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээ маа энийг Big G-ийн бох одоо хаасаа зарж байгаа та хүмүүс аваарай. Тийм. Айтайхан мэдрэмж аманд бин бай амтач сара шүтэнд бин сайн амьсгалах агаар ичний минь цагаар алив минь тушаа тусанд найз утаага сингэн сангаатай сэргээхэн хаатай Big G-ийн бох дэзигийн чанартай. Одоо энэ нөгөө нэг танаа үеийнхэнгээ хэлчихвэл юм зөвж байна бүр. Одоо ингээд танаа ингээд нэг юм хипхопын ингээд шинэ үе гэх юм одоо дунд үе гэх юм уу нэг юм үеийнхэн ч байгаа штэ. Тэг ингээд хоорондоо их байдалтай гэх одоо би нэг роустихийн одоо ингээд DC-хийн тийм тэр ер нь чамд юу гэж санагдав? Чамд энэ дунд байв. Гэхдээ нэг дийслэлцээд байсан ч байхгүй дээ. Гайгүй шүү дээ. Яг хүмүүс хипхопч нөгөө даваа тал нь дургуугаа шууд хилчдэг. Би ч юм дургвэ бид даа. Тэгээ хилчээд амар байдаг шүү дээ. Би чинь таалагдахгүй байна гэж. Тэгээ дуун дээр хэлж байгаа бол тэр чинь гоё шүү дээ. Тэр чинь яг л хипхоп байдаг гэсэн шүү дээ. Байдаг зүйл гэж байгаа юм. Надад бол тийм байхгүй. Тэг яг би зүгээр нөгөө скил юм байх хэвээр, дуунууд юм байх хэвээр гэдэг нөгөө өөрийнхөө юм дээр бол хилтгэлтэй. Миний хүмүүс ийм тийм та нарын хоол юм гээд хилтгэлтэй. Гэхдээ яг ингэж нэр зохиж дийсэлцэжсэн юм бол байхгүй. Сүүлд бол их л модонд орлоо сая тийм нөгөө хин хоёроос Rocket Bay хоёроос хойш. За тэрний анх тэр нь бол одоо Lumino Quiz 2 байна. Дээр үсгтэй байж тусан зүйл шүү дээ. Үргэлж байсаар байсан шүү дээ. Хэсэг байхаадсан л та. Сүүд үгүй яасан. Ер нь гэхдээ анхаасаа байсан зүйл. Үргэлж байсан тий. Үргэлж л байсан. Танаа амтлагтайч байсан тий. Өө битүү байсан шүү дээ. Манай стоп манайхтай чи холбоотойгоо нийлсэн манайх тий. Зөндөө юм байсан шүү дээ. яг үе байсан. Тэгээ сүүлийн үед бүр ингэж нэг огцом ингэж одоо юу гэдэг оргилж байгаа л харагдаад байхгүй. Тин тэгэл тэр хоёр тин тэгэл тэр хоёр тин тэгэл би нэгээд дийс чинь гангаа тийм дуу гаргаж маргажаа гэл ингээл сонирхолтой байл шүү дээ. Сонирхолтой тий. Тэгээ чамд тийм сүүл гой маркетинг болоод байгаа шүү дээ. чамд тийм байна уу? Байсан гэж хэлдэг сая. Одоо Quiz-аар дийсрэгөө байна. Ер нь тэгэл байгаа шүү дээ. Гэхдээ би нөгөө сонсогч хүн учраас асууж байгаа шүү. Одоо ингээд яг ингээд дийсэлч тайсны ард хүмүүс уулзгаар яадаг. Сайн юу нөгшөө. Тэгжил таарж байгаа тий. Чи одоо тэгжил таарж байгаа тий. Одоо тэгж таарж байгаа тий. Би яах юм бэ? Тэгээ барьж зодох юм аа. Ядаж ингээд дуурахгүй ч юм уу муу хараад өнгөж болт юм. Гэхдээ муу хараад энэ нөгөө нэг юм ойлгох хэрэгтэй нэ. Энэ бүр заавал хэлэх хэрэгтэй юм санагдаа. Чи гоё асуудал да. Бид нар Америкт амьдраг байхгүй юу? Энэ амар чухал шүү. Бодохгүй байсан шүү дээ. Энэ ихний юу нөхгүй. Америкт үгүй чи энэ болно. Өөрийнхөө тойрогт, өөрийнхөө стритд, өөрийнхөө гудамжинд, өөрийнхөө блогт те, өөрийнхөө хүрээлэлд 300 сая вантанд
тэнд бол болно шүү. Болно те. Тэр чинь тэгэл цэнгэлтгээр ялч гэж таарахаас. Тэд чи өөрийнхөө ганцхан хотод тоглолтоо хийгээд өөр хот руу явахгүй байсан ч болно. Насаараа дайлахгүй ч болно. Тэгээ насаараа Лос Анжелес хоттой байгаад ч болох байхгүй яа та. Тэр 10 хэдэн сая хүн байгаа. Чи ганцхан Лос Анжелес зүгээр зараад тэнд тоглолтоо хийгээд алаад иж болох байхгүй юу? Монголд яах юм? Улаанбаатарт бид бүгдээрээ орой болгон нэг шоу тийм олон шоу болох юм уу те? Тэр шоун дээр бүүнээрээ таарна. Хүн өөрөө Монгол хүн гэдэг чи өөрөө тэгээд өчргөө тэгээд муудалцаал тэгээд яах юм? Өчрөө олон шүү дээ. Тэгээд яг дуун дээр тэгж байгаа ч гэсэн тэгж амар дайсан цаад за яах вэ? Дургуул байд юм а би удлаа яахгүй дургуул байд. Тэгээд дуурахгүй явж маа. Үсрээд нэг дуурахгүй л байна шүү дээ. Өөр хараалаа. Муухай хараад яачих юм бэ гэдэг хаа орох юм бэ? Тийм ер нь байнга таарч тамиг болно. Насан туршдаа таарлаа шүү дээ. Одоо 27 жил таараад явж шүү. Тэгэхээр яах юм? Тэр чинь энд ялгаа нахгүй. Тэгэхээр муу яхав тэгэхгүй уран бүтээлэрээ дургуйч гэсэн таарлаа тэгэл эцэгээ бүлэгт одоо хязгаарч муудалцахгүй нөгөө дургуй гэдэг одоо бүгдээ юу хөгшөөл байт шүү дээ. Энд тэр дээрэс нь бүр ингээд бүр одоо 20 монголчуудын минь тустай явдаг сайхан зан. Дээрэс нь одоо бүр 20 хэдэн жил болсон чинь бүр ингээд насмас ингэж жоохон 40 мууч гараад ирэхээр чинь ингээд хүн за одоо энэ идэрдэг одоо ингэ муудалцаад ингэх юм шаардлага байна уу гэж бас боддог болд юм байл шүү. Энэ ч хөгшөөл юм гэсэн үг. Барыг нэг 5 үг солиод гоё буу алаа сууж юм хааж шүү. Тэгдэм байл шүү. Тэгсэн шүү. Бид ч одоо чинь би санаж ин одоо чи мэднэ шүү дээ. Би ингээд за энийхээ тоглолтыг олж явах юм. Одоо ингээд дандаа ингээд муудалцаад идэг гэл гоё бэлэг аваад очсон санаж авах чи тэ. Тэр чинь өөрөө тэгээд хүн хөшгөр өндөс жоохон өөрлөлт юм байл шүү. Наа яг залуу 20 насыг бол ойлгож болно. Чи ганцхтойгоо хинч амгалан ба хинч буужихгүй би л өстой номер 1 бодсон хүмүүс зөндөл байгаа шүү дээ. Хүн болгонд тийм 20 настай байдаг юм шүү дээ. 40 мөч л өөр нас л та. Юмны ухаан суучна. Тэ. Уучлах нэгийг уучлна тэ. Тийм чинь хүний яар юу л да. Мабрантын нөгөө нэг миний дуртай нэг дуу байна. Дууных нэрийг санддаг уучлаарай. Чадах бол Дипли. Дипли. Би тэр дундаас чи ойлгоод чамаг тэр үед ингээд даун болоод байгаа юм уу? Эсвэл яг тийм бас үедээ битсэн юм болов уу гэж бодсон. Тэгээд бас нэг юм бодсон юм. Сая ярианаас ч ажиглаад ээжтэйгээ чиг ойлгох юм уу? Дундууд дээр чи ээж чинь байн гачаад идэг шүү. Тэр үед яг тийм бас үе байсан юм аа. Тэр чинь тийм. Тэгээд тэр чинь бүр нэг юм эмо доо болох гээд тэгээд хүслээ хилээд наа чи ингээд наа чи сүүлийн 4 мөрийн ингээд өргөө гэхгүй бол наа чи хүн сонсоод бүр амар унахаар болчиход байна. Тэгээд сүүлийн 4-ыг нь арай өөрчлөөд би ингээд чаднаа гэдэг ингээд жоохон зориг орж байгаа маягаар төгсгдөг байхгүй. Яг хоо ээжтэйгээ уцаар л их ярьдагтаа тэгээд яг мэдээж баяр ёслоор очин задлахын тэгээд тэгээд манай яг би ингэж бодод юм аа. Манай ихч мэгчтэй илүү дотн юм шиг байна. Тэгдэл ах та бодвол тий. Аа дүү хүмүүст би ч тэгээд уцаар ярихаас сэтгэхгүй тий. Тэр чинь эрэгтэй хүн ялгаа юм билээ тий. Ялгаа л та. Тийм бах тий. Анзаархад ер нь тийм байт юм байна. Одоо ингээд анзаархад охтууд бол үргэлжлэн аав ээж гэдэг юм билээ. Ер нь чинь нөгөө эрчүүд чинь өөрийнхөө амьдрал зохиод өөрийнхөө гэр бүлтэй болгонготой хин илүү анхаарал хандуулаад яг нь жоохон өөрөө сүрхтэй болоод яг чинь амтны л юу л яг л юм чинь бас нэг л амт шүү. Тэгээд ер нь тэгээд яг өөрийнхөө сүрийг аваад ингээд явд юм билээ л дээ. Тэгэхээр нөгөөдхөө жоохон маш тэр дуу бол арай бага одоо тэгкэр болдог ч юм уу. Тэр ажилтдаг юм аа. Тэр дуу бол нэлээд даун болсон үеийн дуу тэгвэл ер нь бол тийм шүү. Засчаад байгаа тэр юм бол тий. Тийм сүүлийн 4 мөрийн солисон шүү дээ. Тэгээ нэг шөн студио дээр сууж байгаа л хийсэн шүү дээ. Нэг тийм яг дотоос гарах гэсэн юм шиг тэр үеийн мэдрэмж. Тэгэл нөө бодит тэгээд хийчихээр дуу нэг юм сүнслэг гэж ярьдаг шүү дээ. Нэг юм илүү юм сөүлтэй болсон юм санагдаад тийм. Тийм. Тэр гоё болсон. Ер нь баг тэр хайрын дуунууд ч гэдэм үү. Элдэн зэдийн дуунууд чинь дандаа мэдээ өөрийнхөө мэдл филингэр амар ингэж мэдж болдог болохоор чинь бүтээр сүнслэг байгаа шүү. Тийм. Гэж л одоо бүх хүмүүс хэлдэг юм. Одоо Майкл Джексон ахмахаас гуулаа. Харин тийм байх тийм. Та дуунууд яаж ярьж одоо нийт хэдэн хайрын дуутай байлаа? Би ч нэг дуу хийсэн. Аяг зогсоо. Би үгийн зогсоогүй шээ. Үгийн зогсоо. Тэр аяг бос чи болсоо хэллээ шүү дээ. Ингээд бодож тий. Тийм шүү дээ. Тэр чинь амар би одоо энэ кимжижигээ бодож байгаа дуу гэж байхгүй шүү дээ. Чи сайн бодохгүй. Тэр бодохгүй. Нүцгэн юу дэрэн дээрээ сууж байгаа хийж байгаа шүү дээ. Нүцгэнээр өдөр урд нийт хэдэн хайрын дуу байна гэж асуух гэдэг. Тэр би өөр юм асуух. Нэг байгаа. Тэгэхээр миний ярих гэдэг юм юу гэхээр тэр чинь хүнийг өөр хийдгүүлэхтэй одоо чи Майкл Джексонтэй нэг түүхэд нөгөө Remember the Time гэдэг дуугийг хийдгүүлэхэд Харин Шокыг хийдгүүлэхэд гэдэг нөгөө Teddy Riley авчирнгуудаа Teddy Riley алдар Black Street хамтлах юм те Teddy Riley авчир суулгачаад
Манай үсэн чи Тэдэр айлыг нөгөө түүний хувьд нэг краш нь байсан гэж байгаа байхгүй юу? Одоо адтай жүжигч юм. Одоо дугуй өөрийнх нь ганц краш тэгээд Джексон студид тэрийг авчирсан гэж байгаа шүү дээ. Албаар Дууг нь амжилт тэр дугаа хийлгүүлэхдээ ажилуулж байхдаа албаар тэр үний өмнө хөдөлж байгаа байхгүй юу? Тэгжиж тэр хүү гэд краш ингээд тэгээд хийсэн байдаг жишээ гэдэг жишээ энэ нь зүгээр нэглэх юм байна. Тэгэхээр тэр аншок хийлгэж байгаа хүнийг биш үү те? Тэрийг үл тийм болгож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь нөгөө зүгээр ингэж юм хүнийг үссэн. Янз бүрээр хүнийг ингэж эрэгтэй хүнийг бол хайрынуудаар эмэгтэй хүн хөдлөх байлгүй те юм. Яг чи бол дуу муу хийж үзсэн шамд юм гэх юм. Хоёроо хоёрыг бол арай өөр юм хүн юм хөдлөхөд явчих واخ. Ийм хүн гэсэн. Чи ингэж чадвал би одоо ингэ сагс тайлбарж байгаа чи ингэ яг хажууд ингэ Джессика Альбамаар баг авчиж чадах. Тийм бол манай амар чадах. Джессика Альба гэх юм бол чи баг. Гэтэ чи дундуур харин зүгээр Джессика Альбагийн ичүүд ямар гоё юм бэ гэдэг өөрөө хайрлаад явчих магадгүй шүү. За Алпача гэдэг Чилийн финал. Вайн нэг واخгүй тий. Вайн нэг واخгүй. Тэгээ энийг одоо яаж задлах вэ ял та? Задлах хэрэг байна уу? Тэгвэл бидэнд сайхан билет өгч тий. За тэгээд яг одоо бас нөгөө уухгүй юм чи тий одоо тий. Би ч уумар л байна л да данч. Энэ болохгүй ялтмаар болохгүй байгаа байхгүй тий. Ялт нөгөө юу нөгөө спралт тавьчихсан. Отос өмнөөс хойш болиё гэж спралт. Тэгээд спралт тавьчихсан чи уух юм өгчдөг гинэ. Наадах чи тийм өгчдөг. Чилийн тэгээд нөгөө вино тэгээд Чилийн Алпача гэдэг вино чи юугаар ялгаатай гэхээр энэ вино бол нөгөө дэлхийд маш их зарагддаг. Тэр чинь Японд бүр номерын цагталтай вино гэж байгаа байхгүй энэ вайн. Тэгээд энэ вайн нөгөө орон болгоны вино гэж Францын вино, нөгөө Итали вино, Испани тэ. За өмнөд Америк винонууд энэ нь Чили. Тэгэхээр энэ вино Алпача гэдэг энэ Cabernet Sauvignon гэдэг энэ бол бас өөр ингэсэн тийм өгөөмөц амттай. Дээрээс ингээд нөгөө жимснүүдийнхаа энэ чинь бүр интор юуны юутай гэж Америклаа болохоор усан үзм юугаар усан гэдэг. Тэгээд дээрээс ванили юм юутай гэдэг. Төсвүүдээс хүмүүс бас нэлээд их ууж байгаа маа тэгээд Алпача бас вино гэдэг таавханд бас бажалтын зүгээс бас таавханд бас санал болгож байгаа шүү. Тэгээд таавханд бас нөгөө дандаа Франц, Итали, Испани таад маш хуусан байдаг. Тэгээд өмнөд Австрали вино бас байдаг шүү дээ. А одоо энэ бол бас Чили өмнөд Америкийн бас. Ер нь бол ийм шүү. Одоо энэ вайн уух мэдээж одоо чинь ингээд ирчүүд ингээд орой яг дан вайн уудаг хүмүүс байгаа. Бага. Дан вайн уудаг хүмүүс ч бас байна. Тэгмэд вайны ямар үед хамгийн тохиромжтой гэхээр угаасаа л хайртайгаа үнтэйгээ болцож явахад хамгийн тохиромжтой зүйл бол вайн аахгүй. Тэгээд нэг хундаг эсвэл хоёр хундаг вайн бол зүгээр л бест аахгүй. Тэр хоолыг, тэр оройг тэр хоолыг мэнгийг яриа тий супер болгоно. Тэгэл тэрнээс цаашаа хитрэл ихлүүл шатлаа. Гэхдээ виног чи вино амар гоё шүү. Виног ер нь виног тэгж уухгүй шүү. Тохир вино гоё хэрэглээ. Чи нэг уух үедээ бас хэрэг ууж юм. Амьдралгаа юм гээд харахад. Гэхдээ хай нэг ууштай уухаар л. Одоо ч яг ер нь 20 насны уулт бол 30 насны уултаас өөр үстэй. Би ер нь айгүй сүүлд яасан. Ахид орсон гэж юу? Сүүлд ууж байгаа. Ер нь бол уудгүйс байсан ч явах та. Ер нь алкогол хэрэглэдэггүй байсан. Тэгээд рокт хэрэглэдэггүй жилдээ нэг 2 3 мөр төсөөд өдрөөрөө нэг спешиал үеэр л нэг пми ууж моддаг байсан. Тэгээд яг сүүлд тэгээ пми ууж сурсан л та. Тэгээд яг хай нэг тийм шоудч модох үед бол уучин штэ сайхан. Тийм. Гой хадаад аваад явчихсан. Скимск уугаад суучсан. Яг бас тийм буруу юм байхгүй тий. Зүг зогсдод ирээд чи ерөөсөө буруу байхгүй. Төчтөрөөрөө манай найзын дэвсгэр болоо бид нар ингээд суулаа. 26 цагаас эхлээд суугаад цайхан хоол ундаад юм ярилцаад 10-аас эхлээд хүмүүсийн яриа төвхтэй болж эхлээд нэг юм олон яаж эхлэв. 12:30 үед төвчээр барж эхлээд тэгээд би бодсон. Баажи яаж ингэж юу юм ингэж хүмүүсээ 4 цаг хүртэл яваад идэв. Зөв би бол ядарч байгаа юм чи. Зүгээр уухгүй аягүй цогоц. Амар хэцүү байна. Тэр чинь нөгөө мүүдийг нэвдэж болохгүй тий. Би чи яг цогтуу юм шиг байдаг шүү дээ. Тастаас өхрөө тий. Би нөгөө ууж идэхгүй болохоор бусдыг халаад ээж болохгүй. Дүгөөдөж болохгүй. Цог ингээл юм яриад энийг л. Би ч тэрийг сурцсан байхгүй юу? Би ч дөнгөж ихлээр амьдрал ихтсэн чинь дандаа уудаг найзуудтайсэн юм чи. Уудаг найзууд байхгүй гоос иргэн дээр таарч тэгээд. Одоо тэгээд усаа хонгоцны сууж тэгээд. Яах гэж ирсэн үү? Би өчтөр тэгж яагаад өчтөр дээр уусан үний чинь нөгөө амар уусан хуйгаа штэ тий.
Тэгээ одоо хөрхи ирцэн байгаас тааж тэгээ хөрхи хараад байж байгаа. Хамгаалагч ч юм уу юу ч. Тартаа. Гэтэ ер нь бол гоё зохистой хэрэглэхэд бол хүн бол өөрийгөө стресстэй айд нэг юм тэр тусмаа тавх өдрөөр хүн болгонд гардаг шүү дээ. Тэр бол буруу сайн зөв шүү. Тэр бүр зөв шүү. Биш нэг хаяа бас нэг хүн амтан бас чи нэг спирт мэрт яадаг хэрэг хаяа нэг 50 г вино те энэ оройдоо те тэгж мөр бас яа үзээд байгаа шүү дээ. Хүн бол яг үнэ хүн болгоны одоо даун болох үе даун туулах эсвэл ингээд амар аз жаргалаа хуваалцах арга барилууд нь өөр л дөө. Тийм шүү дээ. Стресс төхөйдөө чи юу тэгээд одоо чи мобрен чи яадаг юм. Би бол стресс төхөйдөө амар хийдэг. Бүр ингээд идэх хүсэл бүр ингээд буцалдаг бүр. Хамгийн гоё дарцаа гоё дайд. Даун болсон үедээ би чинь гэртээ бүгдэг хийх. Бүгдэг. Гэрээсээ яг үндэ би яг даун болчиход. Би гэр мөрөөсөө гарахгүй жоохон хэд хоноод байлтэгэл даун болцсон гэсэн. А чи гарахгүй гарын ихэр гарахгүй гэдэг бол. Оо яг болохгүй гэдэг. Амар enjoy байвал би тэр амар аз жаргалтай гэсэн үг байхгүй. Илүү ганцаараа байдаг байж магадгүй. Тэгээ албаар тэгээ тэр чинь бас юм бас байнга тохиолдод байхгүй мэдрэмж үүд байгаа ш. Тэгэхээр илүү өөртөөгөө жижиг яг юм билээ юу лээ. Бас жоохон алхаад байдаг ч гэдэг. Ганцаараа тийм. Ер нь алхах айгүй юм өөртөөгөө ярилцах боломж олгодог. Бид ч одоо ер нь тех боломжгүй болчиход шүү дээ. Байнгын уцтай ингээл notification ирдэг ингээл риск үлэгдэг тийм машин барьж идэг, жолоо өрждөг ингээд илүү алхахдаг. Тэгээд мэдээж ганц нэг дотны найзуудтай ус уулзсан юм ярьсан зам маань нэг чинь тэгж бас нэг пими уудсан тиймэрхүү юм. Гэтэ илүү ганцаараа байх гэдэг. Юм байна сая бодсон чинь. Чиний хобби чи юу юм бэ? Тийм. Гэтэ юу юм биш над саяны би ганцаараа өөрөөсөө ярина чи өөрөөсөө ярьж алдаагаа ингээ ярилцаад ингээ юу яж гал байлгүй те хитрх юм бол наач галзуурл болчихсон. Өөрөө яриад өөрөөсөө яриад бодомжтой гэдэг мабред бодомжтой мабред гэж юу даа чи юу өөрөөсөө ярьцах өөрөөсөө хобби юм бэ? өөрөөсөө ярьцах хэрэгтэй те. Хобби юу яг тийм тэгэл ер нь кинонд айгүй хоббитэй л үндэ кино үзэн. Тийм. Наадах юм бол гоё хобби шүү. Бүгд кино жикон хобби ихгүй. Гоо кино үзэх. Гэхдээ нөгөө юу яагаад гэдэм аа цоврал эхлүүлэхээс айгаад гэдэм аа цоврал чинь нэг эхлүүлчихээр ингээд Заавал тий. бүх ажил ингээд нойр ингээд амар хэцүү болчиход байна. Тэгээ нэг юм амар додуулж ядаж төгсгөлийн хэсэг мэсг нь яагаад чи юм зэвүүн дуусдагтай киноны анги дуусахтаа яг дараагийн ангийг үзтэл тэгээд цоврал эхлүүлэхээс жоох хайгаад тэгээд ер нь нэг яг 4 мөр ангитай мини сервис центр бол үзчих. Тэгтэл ихлүүлчихдэг үстэй. Тэгээд кино үзэн. Гэхдээ одоо нэрээ сүүлүүд айгаад болсон байлаа. Яг л нэг үзчихвэл дуусах шүү. Харин тийм. Бинж хийж үзнэ гэж ярьдаг шүү дээ. Сая тэр нөгөө нэг Squid Game 2 чи ингээд хэдхэн цагт тэр машинд ч дуусгаж байгаа юм шиг. Тэгээд шууд тэр юу ч хийгээгүй чинь. Тийм үү. Орносооч босаагүй. Бүх гүйцэтгэл байхгүй болчих тийм. Ямар ч бүтээн шиг болоо. Юу гэдэг аав кино үзэж байна гэл. Зүгт өдөр бодлоо. Тэгж үзээд байдаг байхгүй. Тэгээ тий киноч гэдэг. Гэтэ кино яад ч гоё юм ч одоо яах юм бэ? Би нэг Гоё киноч гоё шүү. юу хипхоп талаас нь асуусан. Чи ер нь хипхопыг яг өөрийнхөө ертөнцөөр ер нь яг юу гэж хардаг вэ? Одоо яг чиний ертөнцөд яг хипхоп юм нэг. Одоо ч үгээд энэ бүх юм ингээд золиосоор ингээд хипхоп хүн болсон ба шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь чиний үед яг хипхоп гэдэг төсөөлөл одоо эсвэл одоо нөгөө нэг үгээр хэлвэл яг юу юм бэ? Хипхоп ч одоо бүр ялчгүй амьдрал болчихлоо л доо. Бүр яг л амьдрал болчихлоо. Доктор нь амьдарч юм тэгээд бас дуртаагаараа байж мэддэг шүү дээ. Айгу амар л байдаг шүү дээ. Pop ер нь уран бүтээлч хүмүүс тэр нь бас даваа талтай тий. Өөрийнхөө юм хүссэн юм хийж тэг өөрөө баг ихэвчлэн өөрсдөө цагийн хуваараа зохион тий. Бүр ингээд шөнө орой суухаар л өөрсдөө суун. Шоудчихно. Тийм ер нь бол тэгэхээр бол хипхопор бүр амьдрал болчиход байна л да. Өөртөө. Би чаас нэг асуусан гэж чи нөгөө дунд үеийн чамд нөгөө шинэ үеийн гэж хэлэхгүй шүү дээ. Шинэ үеийн гэж ярьж одоо дунд үеийн чиний хувьд нөгөө яг одоо яг анх хипхоп хийсэн хамтууд үү шүү дээ. Гоё асуумаар байгаа байхгүй юу? Асуу гэж утсан. Яг хамтуудыг ер нь юу гэж чиний хувьд дүгндэг байв чинь. Дүгнэх нь цааш чиний хувьд аль нь зүг гоо дүгнэх нь гэж байгаа. Одоо чинь би одоо нэг асуудал нөгөө заавал одоо хипхоп хэрэг амар заавал хүнд байх хэрэгтэй юм уу те? Эсвэл заавал тим байх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо тэрэн дээр чи юу гэж боддог вэ? Чи эсвэл амар үнэхээр юу бол чиний хувьд өөр гэж болно шүү дээ. Тийм зөвхөн заавал тим байх хэрэгтэй ч гэдэг юм уу те? Чи манай хамтууд айгу зөөлхөн тим хамтлаг шүү дээ. Тэгээ хипхоп биш гэж шинж хэлэхгүй яг зөв хипхоп хамтлаг те. Өөрийнхөө нөгөө жанр нь өөрөө тим мейнстрим руу хандсан те.
жоохон тийм хайрын дуу яг гармонлогч ч юм уу те. Гэтэ манайх зэрэг цэвэр хипхоп хамтдаг л байдаг. Гэтэ тэр чинь хипхоп гэж заавал тийм байх хэрэгтэй юм байхгүй шүү дээ хипхоп. Одоо хипхоп бол бүр юу болцсон байгаа болоо те. Тэгэхээр нөгөө чиний дүгнэлт юм ямар байж байгаа. Чиний ямар хамтлагууд ер нь илүү одоо анхааралтай ер нь аль нэг сонсч үзсэн байна. Би ч хипхопт аягүй сүүлд орсон юм аа. Сүүлд сонссон шүү дээ. Яг гоо тухайн үед тэгэл CCB Gangster Series тэгээд татарын юун дуунууд бас байсан. Тэгээд Opposite тэгээд тэднийг сонсоод ухрааж сонсоод ингээд хойш нь бүр дайм байх хүртэл сонсоод тэр чинь бас тий бүгдийг мэдэх шаардлагатай болсон л та. Тэгээд миний хувьд хипхоп бол гоё үнэн байвал гоё. Тэгээд үнэхээр л тэгж амьдарч जैन. Тэгээд тэргүүрээ юм байна. Эсвэл би ийм юм хийн ингэн. Тэр юм худлаа байгаа. Тэгээд дүр эсгэх чинь жоохон худлаа тий. Тэгээд үнэхээр ингээд би мейнстрим дуу хийн би ингээд мөнгөийг олон те ингээд хамаагүй те би ингээд fuck bitches get money гэж байж л те хамаагүй шүү дээ. Тийм шүү. Хууны өөр сонголт те. Тийм хууны өөр. Тийм хамаагүй шүү дээ. Тэгэл үнэн зүү байвал гоё хаа. Тийм. Үнэн гэдэг шивэстэй хүн шогоо. За, Мабранд манай нэвтрүүлгийг зорж ирж хүрэлцээ цаг зав гаргаж амралтын өдрийнхөө өглөөг бит хоёрт болон үзэгчдэд зориулсан баярлалаа гэдэг манай нэвтрүүлгийн ивент дэгч NRB-гийн Шисэдогийн албасны дистрибьютор NRB-ийн өөрсдийн бүтээгдэхүүний дээд сая хүчин тэгээд энэ эрэгтэйчүүдэд зориулсан diet jelly нөгөөх нь болохоор турмерик цагаангаа гэдэг хүний бид хэрэгтэй одоо бэлтгэлүүдийг бэлгэлж байгаа тийм танилцуулга байгаа. Яаж хэрэглэх үү яах вэ? Одоо нөгөө одоо нас хэдтэй вэ? 33 тийм бас 30 гараад ер нь шаригддаг гэж ярьдаг. Ер нь 30-аас хойш тэгээд ер нь ийм шүү. 40-оос та маш хурдан болд юм билээ шүү дээ. 30 гараад шаригдах маань тэр бол жоохон зүгээр нарийн зүйл. Гэхдээ 30 гараад хин бие илүү тордож явсан нь эрүүл сарвал биш гэдэг. Шишгтэй бол гайгүй өстой дайггүй мэнэ өстой. Үеийнхэндээ бол бас симбэртэй. Энэ нөгөө түрүүн хэлсэн чанар калбижин гэдэг нөгөө хооллог юм. Тэгээд гэртээ чи нөгөө дээрээс энэ урлагийн хүмүүсүүд чинь тэгээд жоох аягүй яаруу маруу. Тэгээд энэ нөгөө мантуудаа гахаа гэдэг. Тэгээд энэ нөгөө яг шууд 20 минут гоё хатагаад бодог. Дотор мантууд бүгд ижсэн үү? Ижсэн. Тэгээд энэ чинь одоо хоол биш шүү дээ. Хоол. Тэгээд хоол юм бэлээ. Тий хамаа. Тэгээд энэ чи гэртээ хүн мантууд гэж чиглээд юм уу? Тийм. За хооллын брэндээс хаалгаал юм. Хооллын брэнд бүтээгдэхүүн гэдэг ээжээс бэлгэлсэн байгаа. За энэ танаа ахын чинь бох чамд их байгаад өгөхтэй нэвтрүүлгийн зорчин болж байгаа учраас танаа ахын чинь ганц ахын чинь юу бохыг эдэ чигтээ юу сая энийг бол юугаар авчдаг гэж жижигхэн хэрэгцээгээр авчдаг гэж. Энийг ч бүгдээр авчдаг гэж. бохыг бэлгэлж байна. За түрүүний хэлсэн нөгөө Алпачагийн нөгөө чиз вино гэдэг. За хаяа нэг чиз хэрэглэхгүй тий. Чиз вино ууж чиз хэрэггүй юм тий. Би болсон тийм болцох яах юу ойхон байгаа л билгүй дээ. Гэхдээ одоо ганцаараа өөр тэгээд болцоо юм шиг яриа явуудахгүй л билгүй. Чимээгүй бас нэг юмнууд байдаг ах уу? Чиг тэрнүүд эмгтээний зүг гэж боддог юм амьдрал дээр нь. Ер нь өөрийнхөө зүг гэж боддог эмгтээ. Ер нь эмгтээ хүний зүг байдаг шүү дээ. Ер нь л тэгж л бодож байна. Тэгээ. Одоо модалцаад ч та. Гэхдээ 33 гарсан хүн бол бас мэддэг л болчихсон биз. Ухаантай ирчүүд ийм л байдаг. Үнэн мэддэг бас тийм. Үгүй цаад утгаа бүгд л мэддэг шүү дээ. Зүгээр гэхдээ тухайн үедээ буужхыг хүсдэггүй байхгүй. Чамшиг шууд ихнийгээ тулаан дээр бууж өгдөг байхгүй. Нэг 3-4 тулаан бууж өгдөг байхгүй. Чи сая би энэ би ч юм хэлээ сая энэ Монголд ирэхэд би их нэртэйгээ яг хитэн өдрийн тулаан 72-оос 96 цагийн тулаан хийлээ. Тэр бол яг юм чимээгүй дай. Ерөөсөө юм ярихгүй гомч хоёр бид 4 хоног. Тэг би ингэ ярьсангүй. Үгүй чи бидэд таавч яа гэдэг. Ирэх гээд байсна гэсэн чи яа. Байжээ. Тэгээд ах. Үгүй юу байж юу гэсэн гэсэн чи. Чи асуултаа ууч гэсэн чи. Юм дурахгүй аа. Тэгээд хуцаад байгаа байж яах гэдэг юм гэсэн чи. Тугаа жиж дайдаг шүү дээ гэсэн. Хүү айдгаад би тэд чи. За энэ сайн таарцаа хоёр. Энэ гоё идэрээ. Ямар ч ихтэй хүний ард ямар ч нэг нууцхай нэг гоё эмхтэй байдаг гэсэн сингл эмчүүдийн ард зүгээр үг нэг батгаад өгсөн шүү дээ. Тэгээд өнөөдөр уулзах хаа чи та хоёр. За тэгээд Мабрант цаач бас бэлэг байгаа гэж ялтаа. Оо тийш цоор. Бэлгийн дутуу өгөх гэж алах юм шүү дээ. Гарын бэлэг нь яасан юм бэ гэж. Яг нэг айгуу PC модын ганц бэлгийг марцсан байгаа. Хамгийн гол нь энэ PC модын зүгээс Oshi брендийн холигчиг гэр нэг уран бүтээлч хүмүүс шүү дээ. Хоолны дэглэм одоо юу гэдэг эрүүл хоолт гэдэг хамгийн чухал байхгүй. Яг шөнөөрөө дуулдаг, хөдөө гадааш явдаг хүмүүс. Тийм учраас энэ нэг галтгоонд заавал байх ёстой зүйлс нэг бол энэ холигч. Тэгэхээр Oshi брендийн холигчиг PC модын
ах их чанаас мэдчихлээ. За ингээд харахгүй байлаа. Чигтэй сая дөнгөж сая энэ шинэ өрөө ажилтаа юм байж зүгээр юм бирүүл мэндэ бодох хэрэгтэй. Чи яг надад юм өгдөггүй. Би бас дуучин шүү дээ. Чам байгаа шүү дээ чи дандаа нэг үнгүй юм харсаар байгаа. Биш ээ би чамаас хамаар байгаа Харин санагдсан. чамд байгаа энэ. За Бүр нэг үнгүй юм харсаар байгаа. Тэр өмнөх дугаар дээр хэлж ийн бааж юм. Ингэсэн нөө бааж сайн лаунжанаас шүү дээ. Тэр лаунж ингээд би өөрө харсаар байгаа хэлгсэн гинэ. Тэгээ тэрийг би ойлгож байгаа байхгүй. Яг л тэр хүн чинь өөрөөс нь хулгайлж ийн гэж бодоход хажууд нь байхаас өөр аргагүй байгаа. Тэрээс чи барилгын тухай ямар ч ойлголтгүй юм тийм одоо юу вэ? шүү. Манай баярлаа манай ажилладаг шүү дээ. Надад бол цусан юм байгаа байхгүй юу? Тэр интерьерийг чи бид нар бүр хамт би өөрөө бүр гаргаж. найзад тоглож байна. Тэрээс Гэтэ юм бэлээ. Биш өөрөө харахгүй бол хүн чиний хүслийг хэс хийдгүй юм байл шүү. Яг гоо тэр чинь нөгөө интерьер чи айгу заваа юм бэлээ. Аав надад ганц юм хийж гисэн байхгүй юу? Хизээж тооцоолно зөв төлөвлөж болдгоо нийл зүйл гэдэг гинэ. Тэр интерьер гэж байгаа. Яг тэгэхээр энийг солиод гоёлчоор энэ зурнаас өөрчлөлттэй гинэ. Одоо энийг гоёл анх зураг гаргана шүү дээ. Тэгээд өөрчлөлт яваад байнга өөрчлөж идэг гинэ. Интерьер чи хүн гэдэг юм тийм л дээ. Улам илүү гоёлгочих гээд тэгээд ингээд явсараа нөгөө төлөвлөлт юу нь хизээж нөгөө яг юунд хүрдүү гэж хэлсэн байхгүй. Хамгийн төлөвлөх хамгийн боломжгүй зүйлсүүдийн нэг интерьер үүдэг. Тэгэхээр чи яг тийм байлээ. Гид үжсэн нь үгүй энийг жоохон ингэж хүүгээ. Тэгээд жоохон байжсэн нь өстөд тэнд нэг юм бэлтаа байсан шүү дээ. Тэр үзэл тэгээд ингээд яйгүй ядаргатай юм. Тэгээ нөгөө яг 100 удаа нөгөө 100 айл явдаг гэдэг шүү дээ. Яг тэр юм байл шүү дээ. Тэгээ хитэн өөрөө хэцүү юм чанга юм. Тэр өстөд чанга юм л шүү. Ер нь бол өстөд чанга юм. Тэгээ баярлалаа цаашдынх нь уран бүтээл дүндэр амжилт хүсье. Тэгээд нөгөө нэг дипли шиг олон гоё тэр нэг соултэй одоо амтай гэж яриад байгаа тийм дуу гаргаараа төсөө өрөөд баярлалаа. Тэгээ гоё шин сомгоо бас хурдан гаргаараа. Бид чи бас нөгөө ерөн шинэ гарсан бүх дуунууд чи бас юм сонсч идэв шүү дээ. Чеклчдэг те. Яаж байгаа чеклчдэг. Чеклчдэг те. Хин хаана юу хийгээд тэгээ. Чиний гарсан гэдэг би бүр ер нь үзчихсэн шүү дээ. Гэдэг. Тэгээд яг таалагдвал дахин сонсно. Тэгээд ер нь нэг удаа ер нь чеклчдэг шүү дээ. би бас тэгдэг. Энэ эдийг за гэсэн. За би ч нөгөө би ч юм бол ингээд сонсогч өөр ингэж бааж чинь юм уустай юм бид. Ямар гоё клип хийгээд нагцсан. Энэ ингээд ийм хийгээд байгаа юм тийм. Тэгсэн бол ийм болчихсон. Бажилтын дугаарыг нүрээд өндөр чинь манай өнөөдрийн дугаар Jepper Mabirant орцлаа дараагийн дугаарыг нь орцлаа баяртай үзэгчтэй.